Алианы хаах хоёр юм аашиг. Ахаа би урчижсэн үнэхээр алиаг баацх юм аа тэг чи нөгөөд өөдөөс нэг. Тэгээ ахаа буйнаа хоёр бид нар ингээ өглөөний цай бэлдэж өгнө. Ингээ төгсөх ингээ мөнгө өгч чинь. Тэгэл тэр яг ихнэрийн хөр хоёр шиг тий. Өглөө нөгөө шууд ингээл босоорой гэл ингээл. Босоорой сэрээрээ өглөөний цайны юм аваад ирээ гэл гараал өндөг аваад талах аваад орж ирэл тэргээ шараад. Тэгээ 0 тоо бид нар оочрлоо нэг нөгөө 2 руу чи нэг л 0 байгаа шүү дээ. Тэгэл нөгөөдөл эргэжтэйчүүд гэж 0 орохоос орохгүй таа. Зингэл ихж гараараа гэж зингэл усан дор. Зингэл ихж гараараа. Ятраас харлаа шоо гэж өгөөрөө. Одоо бодсноор үнэхээр аимшигтай хүмүүсийн нэг байранд 2 руу байрна. Тийм шүү дээ. Тэгэл батушка ах тий. Өөрөө батушка ах ч бол амар тийм юу штэ цэвэр цэнцгэр тийм маск санск тавиастай тий. Батушка ах чи яг эмхтэй үс штэ ерөөсөө. Баян тэгэл маск тавиад тэгэл мэдөө гэл тий. Мэдөө юу төрөхчөө. Тий юу төрчээлээ ахта нааднаас өгтөө гэж заяа бүр ингэ зүгээр авах штэ. Тэгэл заавал нөгөө бидний төрсөн юмыг төрчихчаал за ингэт юм уу тийм яа тий. Ингэдэг байхгүй мас тий. Ойрныхаа маскыг төрхий өгтөө да. За маска тавья гэж амар тийм шүү бодолтой. Чи ямар үе юм бэ? Бараг батушках чи нааратаа өгчээсэн. Үгүй аль Сайн бацхан үзэгчтэй Candy Talk Show маань эхэлж байна. За өнөөдрийн дугаарын зочноор бол Цэнгэл оролцож байна. Тэгээд сайн уу? Сайхан амарсан уу? Сайн уу? Цагийг бол одоо яс барьдаг бүсгүй шүү. Тэр надад амар таалагдлаа. Надад тэр занс амар таалагдлаа. Яс барьдаг. Чи арайч ингэж барина гэж одоогүй юу? Арайч бас би нэг Цэнгэлж байгаас Япон школтой л да тий. Цаг болоо. Сая оцорно. За тэгээ хоёр найз хоёрлогыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Цэнгэлдээ энэ өдрийн мэндэ хүргье. Тэгээд өнөөдөр манай шоуны одоо 2 дахь эмэгтэй зочин. Цангасан байна бүр. Эмэгтэй зочноо цангасан. Тэгэхгүй бол нэг хүрлээсээ хар юмнууд ч ерөөсөө ярихгүй мээрээ тест. Айгүй төвхтэй. Айр маа чинь уу. Тэгээд тэр чинь манай Цэнгэл зогтой гэж аахгүй. Чад эмэгтэй хүн өрөөд өгөлтэй байна. Манай чирс дандаа ирчүүд. Хишиг далаач хамаагүй зүгээр эмэгтэй л хүн. Юурэ. Хамаагүй хаяац дээ. Хамаагүй гэдэг. Манай ирчүүд ч ерөөсөө айгүй нэрлэхгүй юм аа ерөөсөө ярьж өгөхгүй. Тэгээ манай Candy Talk Show-ны чухал юм болохоор юу ч хамаагүй ярьдаг шүү. Ерөөсөө зүгээр сууж болохгүй шүү. Гэтэ яриагаа өхөл пауз өгчлөхгүй шүү гэдэг юм шүү дээ. Яриагаа цэгнэхээр л бусад шоу шиг болчиход байна. Цэгнэхгүй байх. Задгаа яриад өгөөрэй. Задгаа ярьдаг шоу шүү. Цэгнэхгүй байхаа манай шоуны одоо нөгөө бусад шоунаас ялгарах. Гол юм тэр амис үнсэн гэх юм уу да. Цэнгэлийг бол одоо манай залуучууд киногоор нь одоо тий киногоор нь одоо мэднэ гоёлын даашинс тэгээд нөгөө ингэдэг чи юу лээ? Болон гэрээ. Тэр чи юу н анхны одоо чиний солист дүр үгүй юу? Тэр сайн амьдрал минь. Сайн амьдрал минь. Тэгэхээр минь сүгт авраг бол биш байгаа шүү. Үлэмж. Сайн амьдрал минь шүү дээ. Ер нь бол тухайн үеийнхаа дандаа ер нь best of best дандаа орчин цагийн кино урлагийн бас супер бүтээлүүд тоглосон л доо. Сайн амьдрал минь бол ихнийх юм байна тий. Тэгээд дараа нь боолын гэрээ. Боолын гэрээ. Ингэж орж ирсэн байх шүү. Жинхэнэ нөгөө уран бүтээлч хүмүүс яг хүсдэг ийм хоёр дүрийг ингээ дараалаад бүтээсэн байгаа. Контраст нь бүр амар. Тэснэ 3 дахь нь бас контраст нэж магадгүй. 3 дахь нь юу лээ? Гоёлын дааш. Тэр бас байдаг тогтууд шүү дээ. Нэг зүүн яг гол дөрүүдийг нэг дагаа явж идэг нэг хорлоож байгаа юм шиг. Тэгээ найслаж байгаа юм шиг тий. Зөвлөж байгаа юм шиг. Тэг ер нь бол дөрүүд нь бас юу вэ юу лээ? Гоё яг нэг эсрэг тесрэг тий. Одоо ингээд нэг жүжигчин яг нэг дүрээр нь ингээд танигдсан гут яг тийм л дүрийг ингээд өгөөд байхаар нөгөө жүжигчэндээ жоохон тиймэрхүү байгаад идэв шүү дээ. Уг нь бол дотоод мариус болоо ингээд чаднаа мадна гэсэн ихтгэл дүүрэн байгаад идэг. Гэхдээ гоё эрс тэрс бас гой найруулагчтай ажилласан юм тий. Янзээ энэ гурван бүтээлч гурлаа нэг найруулагч гоо. Тий, гурлаа болдаах их. Болдаах их тий. Гурлаа болдаах их. Тэгээд яг нөгөө нэг бас болдаахтайгаа ажиллаж сурцсан болохоор ч тэрнгээрээс даваа тал байсан баг л та болдаах. Тэгээд тухайн үед чинь нөгөө шинэ үеийн Монгол кино чинь жоохон
яг дөнгөж гарч ирээл тийм нэгэн дурал гарч ирээл тэгэл кино театрууд сэргээл тий. Тэгээ үзэгчид ч гэсэндээ шинэ үе Монгол кино гоё болсон байна. Тэгэл нэг хэсэг ч нөгөө кино үйлдвэр чинь хаалгаа бариад л ингээл нэг хэсэг Монголын кино урлагч юм бол ер нь яг кино театрт гарах нь айгу багассан байсан шүү дээ. Харсан ч гэсэн тэр нь их тийм бүүн болдгоо ч юм уу тий. Очиж нэг яахгүй сонирхгүй ч юм уу тий. Тэр нь ашгүй ийм нэгэн дурлалаас хойшоогоо айгу залуучууд кино үздэг болсон. Тэгээ хүмүүс ер нь айгу кино театрт үзэх айгу дуртай болсон киног. Тэгэл харин тэр үед нь сонио амьдрал минь боолын гэрээ гэл. Нөгөө цаг үеэл мэдэрч хийсэн л бас кино уран бүтээлүүд юм болов гэж боддог шүү. Цаг үеийн мэдрээс гаднаас чанарын хувьд бол маш чанартай уран бүтээлүүд одоо ч гэсэн яригддаг. Одоо ч гэсэн киноныхын хэсгүүд нь рил болоод таслаа явцсан тий. Нэтэрэ мэрэ гэл тий. Айгу гоё штэ одоо хүртэл яг цэнгэлэг би ингээ анх яаж ирж байсан бэхээр гайсын тоглолтын дээр цэнгэлэг харж байсан байхгүй. Тэгээ цэнгэл гадаад дэж чад ирсэн өмсөн зүүсэн шаа. Яд чи дэж нэг сөөсөө юу л өмсөн гэж. Чиний бөөнисэн. Тоглолт би тэгээ гайс тэгээ бүхэлд нь амьд доо гайс энэ дахад би ингээ зогсоод байгаа шүү дээ. Тэнд нэг юм цагаан үнэхээр хүн нэг юм хөөргөж чадхгүйж байдаг шүү дээ. Яг нэг тийм үнэтэй. Цагаан өмд бол биш тэгвэл. Үгүй надад л тэр өмд чи яг тэгж л харагдсан. Нэг юм улаан юутай байсан нөө юм томтой илүү юм мөрсөр гарцсан. Тэгэл пи барьцсан. Тэр пи ерөөсөө муухай харагдахгүй ямар гоё зогч байна. Чэри таатас гэхдээ чэри бол гэхдээ хүнийг угаасаа амар хөөргөж надад тийм харагдахгүй. Дөрөө зурж байна. Уугаад байгаа мó тэр пи клипэнд нь тоглоод яг ингээд цагаас шүүсээ хамт уусаар байгаа. Яг ингээд голон зогссон заяа. Тэгээд бид дараа нь Улаанбаатар би чам тайртай киноны про бүхгүйд төгсөхийн гайсын офс дээр бишээ юунд дээр студ дээр очсон чи цэнгэл байжсэн байхгүй. Тэгээд ингээд чиний ихчийн дурд ингээд цэнгэл тоглоно би би чадгүй. Хотлоо юм. Тэйг хотлоо ярьдаг юм биш үү? Ой тэгсэн нэр чи миний докторыг мэдсэн. Одоо тэгээ найз уснасаа шиг мэддэг болчихлоо. Тэгээ бид хоёр чинь кинон тоглоод ингээ хоёр гуц дэвсээд энд нь би унтаад энд нь цэнгэл унтдаг. Тэгэж бид хоёр анх 30 хоног хамт нэг павильон нэг байрлаад тэ байрлаад. Тэгээд дараа нь ракет. Тэр ракет тамд тоглоо. Ракет дээр бүр зузаараа. Ахаал цэнгэл. Ор чадраар чирж алж байгаа юм чинь наа. За би тэгвэл яриад байсан. Нэрч ингээ явчих уу? Биш үү? Ингээ явчих уу? Тэгвэл ингээ яаж юм гэлөө. Тэгээ өнөөдөр чи хамгийн түрүүнд ирээ. Тий хамгийн түрүүнд. Дахиад орж ирсэн чи би цэнгэлээс төрүүлж ирнэ. 9:30-аас гэж бат би 8:30-д ирчээ. Яа. За баярлалаа. Тэгэж өндрөөр үнэлжтэй л гэж нэрнээсээ манай цэнгэлээ чинь тэр уран бүтээл үнэхээр гоё. Үнэхээр гоё. Баярлалаа. Тэр дөрөөд үлэнч битмээ сүг. Тэгтэн энэ ч одоо өөрөө ямар бит авах юм бол. Жижиг юм байсан. Тэгсэн чи яг л над чиг л охин байсан мэлээ. Гоё кино. Ёстой нэрээ гоё кино. Боолын гэрээ бол бас супер кино шүү дээ. Би боолын гэрээг юус болдоох найруулсан гэж бодоогүй шүү дээ. Амраа биш юм уу тий? Болдоох шүү дээ. Болдоох найруулагч юм. Хүрлээ ах эдрийн Хүрлээ ах продюсер нь. Продюсер юм. Найруулагч нь болдоох юм уу тий? Тэгээд гол дүр нь амраах юм уу? Гол дүр нь амраах болдоох хоёр шүү дээ. Гэхдээ боолын гэрээ чи одоо цэнгэлээ хувьд бол бас туслах дүр байхгүй юу? Гэхдээ туслах дүр мөртлөө ерөөс ингээ хүмүүсийн сэтгэлээс ерөөсө мартдаггүй дүр байхгүй тий? Тэр чинь ингээ шил харах шагаад ойртуул яана гэд байж хат хинч хизээч одоо арайч гүрэлүүгээ зоочихгүй байх гэж боддог л та. Тэгэл өгцөн гэж бодож байгаа юм ерөөсөө амьдрал шууд ингээ атгах чарчаа бүр. Тэр театр даяараа яадаг гэсэн баг та тий. Тухайд одоо театрт үзээгүй л тий. Тэгтээ нөө дарханд хөтөө байгаа юм чинь тий. Тэнгуут үзэгчд одоо яаж авдаг гэсэн бол тухайд их цочор тухайд ер нь айгүй цочор л хүлээж авдаг байгаа л та мэдээж. Кинонд энэ чинь нөгөө ороод тий ингээл үзчихсэн чинь гинт ингээл дүүн тэ амиа орлол ингэчгэр чинь нөгөө тэгхгүйдээ одоо ингээ бүх юм сайхан болно доо гэл атахын илэрхэндээ эднэр гэл ингэжсэн чинь гинт тийм болол ингэчингүүт чинь тэгэл айгуу тийм хурц эргэлдүүдтэй л байгаа юм л та тухайн зохиол өөрөө тэгээд тэр тал дээр манай болдоох ч юм бол яг зохиол тал дээр л айгуу мундаг штэ яг ингэж нөгөө хурц эргэлдүүдийг аюу сайн бичдэг тий. Тэгээ тэрийг өөрөө найруулж байгаа учраас яг нөгөө өөрөө зохиолоо бичиж өөрөө найруулна гэдэг чинь энийг би яаж хүрэх үү, аль талаас нь харуулах уу гэдэг юм уу тий. Аль үнцг нь илүү чухал вэ гэдгийг одоо нөгөө найруулагч зохиолч хоёр чинь нэгдэж нэг гоё гаргаж яхад нэг хүн тэрийг бичгээр бас бүр илүү сайн гаргасан баг л та.
Тэгээ одоо тухайн үед чинь нөгөө би л бодохдоо заяа кинонд ингэж амар орж үздэг байсан үе шүү дээ. Цэнгэлэг бол тэр чигээрээ л үхсэн гэж бодож байгаа шүү дээ. Энэ хөөрхөн амт ингэ айгуу залуугаар ороо хөрглөө гэх. Яг үнэнгээсээ юу? Нэрнгээс л ер нь бол нэг ерөөс ингээл амьд ч дүүр гэж бодохгүй тухайн үед чинь би жоох би чам жоох шүү. Жоох. Нээзэлсэн заавал. Тэгээ дараа нь гайс дээр амьд зогсож орж шок. Жишч юу юм бэ гараад юу ч гэмээр. Фу, ихэр юм багтаа. Ерөөсөө. Үгүй миний нулимс ирсэн гоождох юм. Баярлалаа байгаа юм шүү. Найзтайгаа ярьж ийн гэд баярлалаа байгаа юм шүү. Шууд уйлчаад уйлаа яах. Инээгээ уйлна гэж байх уу? Жүжиглэг бүр төгсөрсөн шүү. Жүжиглэг урж чадвараа өрсөлдөө. Өрсөлдөөд энэ чадах байгаа юм. Нэргээс ингэсэн энэ л юм бодож зүгээр нөө. Зүгээр ээ. Гоождох юм. Юм марцсан юм шиг. Цэнгэлийн одоо кино урлагт одоо нэг ийм одоо тийм ийм дөрүүдүүд ингэ бүтээжсэн юм чи. Одоо нэг ийм тоглоул гэсэн тийм бодол юу ах вэ? Одоо би зүгээр л амар гоё эсрэг дүртэл тоглох. Эсрэг дүр дээ. Яа, гоё тий. Ер нь яг өөр тийм эсрэг дүртэл үзмэр санагдал. Одоо харин яг ингээд манайхан ч нөгөө юунаасаа бас үзэгчдээсээ ингээд жоохон эмээгээд чих юм уу тий. Ер нь зөрөгтэй тийм шийднүүд алхал та тий одоо. Бүр за энэ хүн яг ингээд болчихгүй гэдэг. Тий одоо жишээ нь цэнгэлийг одоо эсрэг дүр тоглоулъя гэхээр найрлагчийн зориг гэх юм уу тий. Одоо тийм шийдэл зохиолчийн одоо шийдэлч гэх юм уу тий. Бүр ийм амар эсрэг дүр бай гэсэн тийм юм. Одоогоор ерөөсөө нэг тийм жоо монтонл кинонууд гараад байгаа тий. Бүр нэг юм санаанд оромгүй юм амар эсрэг дүртэй гоё кинонууд гараад өгсөн. Гэтэ би энэ одоо сая юун дээр дуулгын хийсэн дуулга продюсерсэн тэр Трама гэх киноос тэрийг бол нэлээд сайн олон ангид болж байгаа гэж бодчих ш. Тийм үү чи орсон. Ороогүй л дээ зүгээр ер нь зохиолыг би уншсан. Зохиол нь би бас уншсан. Тэгэхэд бол бас нэлээд хурц тийм шийдлүүдтэй юу сонин тийм юунэттэй юм блэ? Тийм билээ. Үзэхтэй юм блэ? Тийм. Уус нэр нь ч гэсэн амар сонирхол татчихжээ. Трама гэдэг. Тэгэн гут нэг юм амар шин чим шиг те. Нэг тийг. Тэгээ би ерөөс юу ч мэдэхгүй. Надад нөгөө урилаарсан би бас ач үзчихтаагүй. Тэгээ одоо ер нь бол үзчих эхлэн. Би ихтэй сериалыг жоохон явуулж байгаа үздэг юм аа. Амар тийм төвчээргүй юм ш. Та ер нь тэггүй бол нөгөө хүлээгээд удаан хүлээх дурггүй гэж юу? Бас тийм physical action миний бүр ингэ юу гэх төвчээрийг орж байгаа байхгүй юу? Дараагийн 7 оны 2 дахь зэрэг тий. Амар би тэрэн дээр бүр ингэ яа гэх тийм болохоор ингэ зөөр киног явуулж байгаа тий 10 дугаар анги хүрэн гоод нэг өдөр 5 анги үзэж үзэж тэгж ингэж тэр нь амар кафтед. Одоо жишээ нь надад бол хоёр өөр. Одоо physical action болохлээрээ зөвөр нөгөө яг тэмцээн гэдэг утгаараа тэр чинь дараагийн үйл явдал руугаа яаж орох уу гэдгийг хүн заавал санах албатай биш шүү дээ. Угаасаа ойлгомжтой тэр баг нь хожсон тэр тийм байсан гэдэг ингээд бүх юм нь ойлгомжтой бол тэр эргэж санах шаардлагагүй учраас тэрийг хүлээж үзэхэд бол нэг тийм асуудал бол байхгүй. Тэгэнгүүт 7 ангит дээр чинь болохоор яг яалтчгүй одоо дахиад ингээд 7 хоног өнгөрчөнгөө чинь заа зэний өмнө юу боллоо гэл те бас боддөө шүү дээ хүн чинь. Тэгээд тэрэн дээр нөгөө эргэж санах нь жоохон төвөгтэй байдаг учраас нэг хүмүүсийн ингээд үзчих юм. Тийм ингээд мэдрэмжүүд нь гэрс холтоогүй. Яг үнэ холтоогүй байх үзэх амар гоё байдаг. Жишээлбэл нөгөө яг ингээд Harry Styles тийм яг ингээд үнсэлцэж дуусаад 7 нэг болонгууд тэр нөгөө гоё халуун юм байх болчих байхгүй тийм. Гэ тийм. Яг үнэ тийм. Тэр яг ингээд яг тэр нэг гоё хоёр хүн ингээл ямарваа нэгэн харилцаанууд болж байгаа шүү тийм. Яг эцэгтэй үед ер нь дуусч маа солонгосч байсан. Тэр яг тэр мэдрэмжүүдийг айгуу гоё. Халуун дээр нэг авбал аим. Цагтаа яа. Юу хүлээлт. Одоо нөгөө энэ олон ангитыг хүлээж үздэг эсвэл нэг үзхийсэн гэсэн юм байхгүй. Байхгүй. Тий, яг л тэгэл яг өмнөд нь тааруулаад хэрвээ надад өөнөр нь үзэх үе гарч ирэл өөнөр нь сайхан үзчихнэ. 7-7 хоногор нь боломжны хувьд 7-7 хоногор нь үзчихнэ. Хон цаг үеэсээ зав цагнаас шалтгаалт юм шүү дээ. Яа мой гэхгүй. Үзэхдээ яг үзэхдээ л аль болох яа гэхэд бодно хүмүүс. Дууссан хойно бол угаасаа л дууссан. Одоо үзэх боломж нь тийм байл байна. Яг тийм. Бас нэг тийм сонирхолтой. Хүлээж авдаг. За. Сонирхолтой тий. Айгуу сонир. Яг нэг тийм нөгөө боцсон шиг амар сэтгэл хөдлөл өндөртэй хүн бас биш юм биш үү? Биш. Тийм. Одоо аль болох ер нь дуугаа штэ. Ер нь тийм. Тий. Одоо ажлын шаардлагаар амьдралын шаардлагаар гэж юм. Гэж ингэж байна. Тэгэхээр одоо их үдэг гэх юм уу те. Тэгээд бас яг дуугаас биш ээ. Тий, бас яг дуугаач биш одоо юу гэж хэлмээр юм дээ. Дондор нь.
ухаараа цоглог гэх юм уу? Уухгүй удахаараа гүнэгддэг шүү. Нэг юм ярмааргүй санагдаад байдаг юм шүү дээ. Тэгвэл юу нуудаг шоу байх хэрэгтэй шүү дээ. Артаасаа тий амар яриад. Тэгээ бид нэр яванда уудаг болох юм. Чи нөө спонсор багтаа. Хүмүүс орж ирлээ. Зэрэгээ. Найруулагч эмхтэн ороод ирлээ шүү дээ. Ширээ хоосон болж байгаа юм уу? Найруулагч байгаа мó. Болдаах. Бигийнхаа сонсож байна уу? Аны давбахын айгүй хоцорч ирлээ сая. За үзэг дуртай одоо сэтгэлд нь одоо хамгийн их байдаг. Энэ кино л гоё шүү. Тэ одоо яг одоо Titanic гэл Avatar гэл хүмүүс ч янз янзэр яадаг ш. Тийм кино гэвэл юу байх вэ? Хамгийн үзэг дуртай киногоор бас хүнийг бас яадаг болсон юм л билээ. Дүгэндээ болсон. Бас зурхаан гардаг болсон юм уу? Дүгнэгч шинэ за. Одоо янз бүрэл кинонууд байна дөө. Ер нь бол жоохон тийм триллер жанрын кинонд дуртай. Тэгээд өчргүүнийх амар романтик кинонд бас амар дуртай хүн бол биш. Гэхдээ яг одоо жишээ ноутбук ч юм уу яг алдартай романтик кинонууд байна шүү дээ. Тэднийг бол үзэх дуртай, гоё гэж боддог. Яг ингээд таарлах юм бол үзээд дахиад ингээд сайхан үзчихийгээд суучна. Тэрнээс дахин нөгөө нэг али одоо л тэрийг үзийгээд өчргүүнийх нөхөж үзээл те, зорж үзээл тэгээд идэггүй. Тэгээ нэг үдсэн юм угаасаа тэгээд яг ер нь чамар бас чам шиг юм байна та. За дуусчлаа тэгээ үзчихлээ штэ гэж боддог. Тэгээ яг үнэхээр тийм нэг айгүй гоё санагдал одоо сүүлийн үед хэм бол дахиад үзэж байгаа нь бол Reply 1988 байна. Солонгосын олон ангитай. Тийм гоё гэгээлэг хөгжилтэй те. Тэгсэрнээс давхар гоё юм амьдралын гоё философиуд шингэсэн те. Яг л одоо бид нар үзэхэд айгүй нэрэл амьдрал нэрийн юм штэ гэж бодогддог тийм одоо үе дээрээ ирсэн юм уу да? Тийм шүү дээ. Тийм кино үзэхэд одоо болохоор тийм нас дээр гэх юм уу тий. Нэрэл ийм байж тий, ингэхэл байж тий гэд ингэдэг. Тэгээд сая Монгол кино гэх юм бол сүүлд болоо шар гийг айгу таалагдсан. Өөр Netflix-ээс юу нэг кинонууд үзтiin. Тэгээд сая ч бас нөгөө нэг амьдрал чам зүрж өгөхөд гэдэг тэр чинь нэлийн хит болсон шүү дээ тий. Тэрийг бол бас үзлээ. Сайхан кино байлээ. Гэхдээ би нөгөө түрээс ш романтик гэхээс илүү жоох юм триллер кинонуудыг илүү бүр нөгөө нэг яг дурлаж, хайж, нөхөж байж үздэг. Нөгөө араас нь ингэж их л дагал болж тий. За одоо тийм кино гарсан биш. Тэрийг үзье, энийг үзье гэл мишээ таамддаг. Хоёлаа аягүй тийм догтлж тийм нөгөө ийм нууцлагтай мистери тийм триллер төрлийн кинонд аягүй дуртай. Тэгээ сая Univision дээр тэгтээ гоё кинонд байна одоо DiCaprio ах юм тоглосон тэр нөгөө юу лээ Flower Moon flower нэг тийм юу нэг индиануудын тухай кино байна. Сая тэр зомбитэй киног ямар амар сайн өөрөөр хийх юм бэ хөгжимтэй тэр харсан уу? Харуудын нөгөө юу тэр чи юу лээ? Тэр ямар кино л Sinners тийм. Одоо жишээ нь бүр амар юм сонир хийсэн байгаа байхгүй. Тэгээд сонь үнцгүүдийг хараад ямар гоё ийм нэр ийм байвал гоё, ийм кино байвал гоё л гэж юу н бодох юм шин. Одоо ингээд цэнгэлэг хүмүүс анх удаа уулзаад юу гэж дүгндэг вэ? Мэдгүй чи юу гэж дүгнэсэн. Би түрүү хэлсэн шүү дээ. Энийг ч Амьд юм бэ гэж боддог. Ингээд амдэрэ реклам тоглож байгаа юм шиг ихч байна гэдэг яг. Мэдгүй одоо зогтой юу нь юу гэж бодсон. Ер нь чамд хүмүүс зөөр бол тэгтээ зөндөл бас уулзсан да тий. Зөндөө таарсан. Хоёр. Хаасайг бол ер нь таардаг шүү дээ. Хором нэвтрүүлэг нууцлагдмал триллер төрлийн кино тэгснэ 1985 үзчихсэн шар гэгээ сүлд үзээд амар таалагдсагаар ер нь нэлээд хариуцлагатай тий маад ээж талтай ер нь тий гэртээ ер нь бас голдуу байдаг. Хэдэн хүүхэдтэй хэлээ? 2 хүүхэдтэй. 2 хүүхэдтэй. Угаас бол мэдчихэж байгаа юм. За тэгээд ээжийнхаа тал дээр одоо ээжийнхаа байр суурь дээр одоо би хүүхдүүд яг ингэж нэг хүмүүжүүлээ гэж боддог. Нэг бол одоо зарим ээжүүд болохоор зөвхөн хүүхдээ жоохон ажигладаг те нөх ингээд одоо миний хүүхд одоо тэгж болохгүй одоо ер нь сүүлийн үед одоо ийм болчиход байна те бүр сахар идэхгүй шүү гэл те өөрөө сахар идэхгүй жуулахч хүүхдээ бүр огт сахар одоо хэрэглүүлэхгүй тэгэл миний хүү тэгж болохгүй ингэж болохгүй гэд ер нь жоохон сахилах баттай ээж үү нэг бол зүгээр ингээ хүүхдээ хараад хайрлаад ингээ зүгээр л наттай ээж үү ээжийн тал дээр одоо тэгээд за ямар ч эхлэж ирээд асуултанд хариулчаа тэгээд дараа нь юу яг зүгээр хүмүүс бол намайг анх яг уулзсан хүмүүс л айгүй их зантай аюу тийм нэг
юм ярьдгүү харьцахад айгу тийм төвхтэй хүн гэж бодд юм шиг байна. Тэгээ яг ингээд харьцаад олон удаагийн уулзалт болоод гэхээр баг надаас юм байхгүй. Хамгийн сайн чи надтай байхдаа айгу тухтай болчдөг гэсэн. Тухтай. Тэгээ айгу ихтгэл найдвард нөгөө төрүүлдэг. Итгэж болохоор тийм халуун дулаан мэдрэгддэг гэсэн чинь эхлээд харьцахад айгу хүүтэн юм шиг хэрнээ яг ингээд дунд нь ороод эхлэхээр дотор нь яг ингээд орох юм бол айгу тийм халуун дулаан тийм шиг санагддаг. Би нөгөө яагаад тэгж асуусан гэхээр би ч асаад ингээд цэнгэлтэйгээ найзлаад ашаа олон жил болж байгаа. Тэгэнгүүт цэнгэлж ингээд яг түрүүний хэлсэн шиг айгу яриа хөөрөөтэй. Өөр айлч сэдвэр бол айлч сэдвэр өөр инээхээр бас айхаа инээгээл те сериосны ярилцахаар юм байвал айгу ингээд тухтаа сууж агаад айгу нөгөө хүний хараагүй өнцгөөс юм тайлбарлждаг айгу тийм тухтаа зооны хүн байхгүй. Тэгэнгүүт би нөгөө нэвтрүүлгээр ингээд яг цэнгэлийг яг тийм хүн шүү гэдгийг нас хүмүүс те мэдгүй ч юм уу харьцаж үзээгөө эсвэл зүгээр сошиалаар хараад цэнгэл бол айгу тийм дуугаа ч юм уу нэг бол айгу тийм нэг тийм зарчимч ч юм уу тиймэрхүү нэг юм хүндийн хүн байдаг байх гэж бас зарим хүмүүс мэдж бодож иж магадгүй. Гэхдээ үгүй маш тийм хөвгчлөлтэй. Хоёрдугаар сууг юм айгу сайн ярьдаг. Маш айлтай. Маань найзууд тийм яриад байдаг шүү. Тэгэхээр тэрэнд нь орлох гэдээ санаачлахгүй. Ягаас өгчих юм бол цаашаа аюу сайн аваа явчихдаг. Өгчөөч болж чаддаг. Тийм хүн байгаа шүү гэдгийг би бас хэлхийг зорьсон юм аа. За баярлалаа. Цогтойгийнхаа асуултанд хариулахад бол яг нөгөө ер нь эхлээд аюу тийм байсан юм аа. Одоо ингээл аюу юм зарчимч тексттэй ийм байх хэрэгтэй гэл ерөөсөө би одоо хүүхдтэй болсон учраас би бол амар их хариуцлага өгч чинь те би гэл ингээл ерөөсөө өөр дөр амар их ингээл ачаа өгөөл хүүхдүүдтэй ч яг тэр байдлаараа хандаал те төгс байлгах гал ингээл хичээгэл одоо ингээд жоохон одоо хоёр дахь хүүхд ч юм уу ингээд хоёр дахь хүүхдтэйгээ болоод эхлэхээр арай илүү тайвширт юм байна. За яах вэ тэгэл алдаа гаргаал үсттэй. Тэгчлээ гэдэг штэ гэд өнгөрөөдөг болоод тий. Тэгэл заавал одоо хүн нэг юм хийлээ гэж тэрийг одоо заавал дуурайх гал тий. Би ч гэсэндээ ийм байх хэрэгтэй гэхээс илүү зүгээр л энэ үнэхээр миний амьдралд нийцгээр зөв лүү, нийцгэргүй зөв лүү, наалтахаар зөв лүү, наалтахааргүй зөв лүү гэдгийг нөгөө яг өөрийнхөө бодож жагаад тэгээд амьдралдаа тэрийг нөгөө хүүхдэд хэрэгжүүлдэг хийдэг болдго юм байна. Тэрнээс ч өмнө ч одоо бараг л уншсан болгоно хэрэгжүүлэх гээл те өөрөө ч бас хүмүүс нэг их юм хэлээл те нэг л их юм мэддэг хүн шиг байсан. Одоо бол тэгэхээс айгүй айдаг болцсон. Ер нь одоо хүнийг чи тийм байх хэвээр чи тэгэж амьдрах хэвээр эсвэл хүүхдийг ингэж хүмүүжүүлэх нь зөв ингэх нь буруу гэд нэг талын зөв нэг талын буруу дээр тогтоодох ч айгүй бас нэг тийм зөв ойлголт бол биш болсон байгаа байхгүй юу? Тогтмол ийм ойлголт байж болохгүй байгаа юм л да. Хүн бол яг л баримлын шавар шиг хаашаа базна ийшээ хүн өөрөө одоо тэгэл өөрийгөө зохицуулаад үр хөвгдөж гисэндээ. Ер нь хаашаал бол хаашаал хөрвөөж ингэж болохоор байгаа байхгүй. Тэр бол яг ийм тодорхой нэг зарчим эсвэл ийм хатуу матуу байх ер нь бас аюу хэцүү. Эсвэл амар зөвлөхөн байх ч хэцүү. Ер нь дундыг л барьдаг гэх юм да. Шоуны хамтран ажиллагчаар шоу байдагт. Дээрээ нөгөө хоёр том хүүхэд маань нэг өдөр нэг эмнэлэгт төрсэн байхгүй. Бид хоёр ойлгож байна уу? 7 8 гэж 6 таа шүү дээ. Одоо 7 хүрэх гэж байгаа шүү дээ. Харин тийм ээ. Нэг өдөр нэг эмнэлэг төрөөд би болохоор нөгөө хийсвэрээр төрөөд маа цэнгэл маань болохоор өөр төрөөд би тэр чинь ингээд хоёр өөр төрсөн хоёр ээж тэгэл нэг рүүгээ залгаад сүү яаж гинөө тэгж гинөө танаа хүүхд тэгсэн юм уу танаа хүүхд тэгсэн юм уу өөр нэг жирэмсний юунд орж байгаа нэг юм шоонд орж байгаа хоёр ээж чиг заяа бүх юм хаваалаа цэнгэл хэлж байгаа байхгүй ингээд манай хүүхд чинь нөгөө эрэхтэй зинхлийн гэсэн болохоор эмэгтэй хөхөд байгаа тийм. Тэгэл нөгөө эрэгтэй хүчин доторс амар өшгөлдөг байхгүй. Ингээ хавруу өшгөлэн. Тэг би ёо манай хүч ингээ амар өшгөлээд би бүр ингэсээр байгаа миний ингээ ганцны постцэн ингээ би тэгсэн. Тэгвэл зэл за бич хутлаа. Надад ихөө чи тийм. Өөр тийм мэдрэж төрхөө бити хитрүүлээ дээ гэж үгүй наа. Өшгөлгөөр яадаг гэлээд өсгийг ингээд хэвн гараад ирдэг шүү дээ. Ингээ гисрүүн бол хитрүүлж ярдгийг мэднэ шүү дээ. Өшгөлгөө ингээ тэгдэг хүүхдээ хөл гарч ирдэг шүү дээ. Тэгсэн чинь миний тэгсэн чи яг за бити хутлаа. Юу бараг л энд ингээ хэвэн үлдсэн ухааны юм яриад авч өгсөн. Дараа өөрөө хүүтэй аснаа. Найзгаа ястай ууштаар эрэгтэй хүүхдийн жирэмсэл бүр шаал эрэгтэй хүүхдээ тэгээ зам маань нүртэл одоо би чи ингээл найзуудтайгаа уулзалт тэгэнгүүт чинь найзууд эрэгтэй хүүхдүүд ингээл диван дамжиж гүгээл ингэж мингээл тэгэл тэгэнгүүт нь би бүр ингээд хүй гэж бүрсэн нэр яна улаа унчгүй өөр охинтой унч охин болохоор нэг хөдөлгөөн багтай айгүй юм нөгөө хурц ухаантай яриа айгүй сайтай боловч хөвгүүчиг тийм юм нэгдгэнч тогтгоос амар юм хөдөлгөөн байхгүй юу айгүй юм бөөрсөртэй ш тохтой чинь тэгэл амар ингээд зүрх амар гарчгаад
шагаал идэг гэсэн. Одоо тэрийг хүү дээр өөрөө мэдрээд сүултээ тэгээд тоохоо болд юм байна. Лөө нэр эднэр тоодгүйсэн аахгүй би хүй гэж яхад эднэр ерөөсөө бүр ингээд гэдэг. Одоо би ч өөрөө амар юу штэ манай зэрлэг юм айгу хүлээ авалт айгу өндөртэй. Зүгээр үү те? Зүгээр үү? Иргэдээ өгнө ингээд онж толгоор онж унаш. Эдэрний толгойг ингээд би ч баг гэлсэн. Одоо баг юм чи явах уу яах вэ? Зүгээр юм уу яг гэл. Одоо сүултээ өөрөө хүүтэй болсон чинь толгоор он. Унчлээ тийм дөө, үлчлээ тийм дөө. Ямар ч тийм юу байхгүй болц тэгэл. Тиймэрхүү л энэ да. Чамаар сайн сах юм да. Нөгөө Таншааны газар хөдлөлт гэдэг кино үзчихсэн үү? Үзчихсэн санагдаж байна. Амар кино үзчихсэн. Хүү охин хоёртой. Тэгээд ихэр хүүхдийн нөгөө газар хөдлөөд нөгөө нэг яг твхтээд ингээд дарагдсан чулуунд. Тэгээд нэг хүүг нь авруул охин нь үхэн. Хятад кино юу солонгос кино юу? Хятад кино. Охиныг авруул охины одоо энийн дээшлүүл энд охин байгаа зөө. Тэгмээд энийн дээшлүүлээд энэ охиноо аваад үлдвэл энд байгаа хүү бяцраад өхнө гэсэн үг. Тэгээд ингээд тавьчихсан байгаа. Энд болохоор тий энд байгаа хүүгээ авъя гэвэл энд охин ингээд өхнө гэсэн үг. Тэгээд аврах багийнхан тэрхүү үед ээжээс нь асуудаг байхгүй. Хүүгээ авах уу охин авах уу гэдэг. Тэгсэн чинь ингээд хэлж чадахгүй байгаа ч хурдлаач тэгээ мянган хүүхдүүд өгч чинь цаан чинь бид нар цаг байхгүй хүүгээ амар сонголттой гэдэг. Тэгэхээр яг би яг зүгээр хальт нэг тийм бодлоо бүр амар байгаас те. Тэгсэн чинь тэр кинон дээр хэнийг авдаг гэж. Тэгэхээр баг та хоёр шууд хэлэх байхаа. Эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд байгаа. Тэгээ хятад улс гэж бодлоо. Хүүгээ авсан тийм уус. Эцгээрээ овглно. Тэгээд удамаа бодлоо гэдэг. Тэгээ хүүгээ ав. Тэгсэн чинь тэрийг охин сонсоод амьд үлдчихдэг байхгүй юу? Насан турштай. Тэгээд тэр том болж байгаа үйл явдлаас харуулсан. Тэгээд том болоод хоёр нөгөө ээжтэйгээ хүүгээ авъя гэж уйлсан ээжтэйгээ уулзсан шүү дээ. Яа. Тэгээд кино ихтэй хоёр чихэр тий хоёр бүх юмыг хоёр хуваадаг. Тэр юу аахгүй. Тэнгуут тэр ээж насан туршдаа ер нь бүх юм авах одоо хүүдээ авах болгондоо чихэр авах юм бол хоёрыг авдаг тий. Нөгөөх нь бөгнүүлж байгаа. Өвөндөө гэж боддог. Булшин дээр нь ч юм уу тий. Одоо өгцөн л гэж бодоод байдаг тий. Тэгэхээр бас ээж хүний юу чинь тийм амар байгаа ч тий. Одоо Гэхдээ тэр чинь ээж гэлтгүү бодоод аав ч гэсэн тэхвэлгүй дээ бас. Тэгтээ нөгөө хүн холбоо гэдэг утгаараа тэр ингээд тээцсэн гэдэг утгаараа аав нар бол яг хуу тэгэл одоо юу гэдэг алсын хараа тэр юма бодоод ухааны арай нэг алсын ээжүүд ч яг тэр одоод л амьддаг учраас тэр шийдвэр тэр юу бол ингээд ээжд бол насан турш аав бол хаяа нэг найз нөхдөөгөө суухад уугаа суухад ч юм уу те нэг яа ээж бол ерөөсөө агшин зур те зүгээр нэг юм санаал нэг юм ингэж зүгээр хараал уйлал тэгээд байгаа тий. Аав нар бол тэр аав нь гард юм уу? Аав нь гарна л та. Бас тэгэл агшин зур зүгээр яг найз нөхдөдөө суугаал тэр үедээ нөгөө тэр кинон дээр ээж хүн хардаа ингэж зовдсон шүү. Аав хүн бол ийм шүү гэдгийг хаалт. Тэнгуут би бол тэн дээрээс за эр хүн бол яг угаасаа л ингээ байгалийн хуулиараа энийг аваад даагаад явд юм байна. Ээж бол харин чадахгүй эсрэгээр ингэт юм байна тэгд юм байна. Тэр харин бас ингээл одоо ингээл сүүлийн үед чинь одоо ингээл ээж хүн чи одоо бүх л юмаа ингээд цаг хугацаа залуунаас гоо үзэсгэлэн те карьер бүх юмаа ингээд хүүхдэд зориулаад ингэж явах үед заримдаа ингээд одоо юу гэдэг те хүүхэд өөрийг ингээд гомдоох үе юм уу гарахаар ээжүүд чинь бас амар урлаад нэг бол ингээд зодоод авчдаг те нэг бол бүр гар хүрээд ингээд хүчрхийлээд гар хүрээд зодоод авчдаг заримдаа болохоор уйлаад те хүүхдэд гар үрж болохгүй учраас нөөдхөө бас өөрөө бие нь дийлэхгүй шүү дээ сэтгэлэн ч дийлэхгүй тэгэл зодохчихсэн нөө ингээл өөрөө үйлчлэх ч юм уу тий. Ер нь одоо хүүхдээ гар хүржсэн үү? Тэгээд ганц хоёр алгадах юм бол биш дээ. Тэгээд ялангуяа одоо манай хүүч аягүй зөрүүд ээ. Брамаар зөрүүд. Тэгээд одоо ингээд хүүч байж хүүч нь болохоор хэдэн насаа 5 юм. Манай хүү одоо 4-тэй. Сая 4-өөс. Тэгэл нөгөө гуйн, аргадна, уурлна, тайлбарлна. Тэгэл зөрөөлнө. Тэгээ сүулдэ тэгэл яг гэдэг чи гээл нэг бол ийм юм бол байна. Өгсөн дээр. Аав нь хүүхдүүдтэй хатуу юу, ээж нь хатуу юу? Ээж нь хаа. Гэхдээ гэхдээ аав нь бас яг бүр хатууга тулах юм бол бас хатуу. Тэгээд тэд нар ч айгүй бас айхтар штэ. Хэнийг илэг барих уу, хэний үгэнд орох уу, тэ миний үг мөгөнд бол нөгөө ээж өгүүлж л байдаг, ууралж л байдаг, тэгээл зүгээр олцдог гэдэг тийм нэг ойлголттой. Энийг тоохгүй. Тэгэнгүүт аав нэг үг хэлэхэд л ерөөсөө нөгөө хилдэггүй хүн чинь нэг үг хэлэхлээр тэгэл нам болж байгаа юм чи. Тэгэл одоо тэгтээ яг би жоохон нөгөө нохоод барьдаг мод гэдэг шиг. Миша гэж. Миша чи ингэж шүү гэж нөгөө хүүхдээ ээжтэй хавуулдаг хав зүйдэг хүүхчгэл одоо нөхөртэй хав зүйж шít.
мэргийн инглизсэн инглээ. Гэрийн даалгаврыг хийлгэж байна уу та хоёр? Йоо. Ээлжлээ хийлгэж. Соор гэнэ. Уншихгүй сор гэдэг байгаа байхгүй. Энэ алаан биз дээ ер нь тий. Гайгүй гэхдээ. Гайгүй юу? Сансныг бодвол харин гайгүй шүү. Эмэгтэй хөлт бол гайгүй. Амар л авах гэж байна. Жил хийж байгаа эмэгтэй хөлтийг харсан ер нь айгу өөр л идэм билээ. Яг л нөгөө нэг. Тий одоо тэгээд удахгүй манай хүү бас тэгээд сургуульд орохоор бас одоо яадаг юм байгаа юм. Одоо чиний ямсч байгааг би ямсч. Одоо бол яг надад бол бас ч гэж гайгүй. Яг нэг ганц хоёр цагнаа нэг нөлмөс бол ингээд үзгэн дээр тусаад нэг жоох ингэж байна тий. Бих михэн уурснаа тэгээ яг хүн тэгчээч юм сурдаг юм чи. Би бол одоо манай ээж нь бол ингээд манай хүүхдүүд ингээд хичээлийг яаж хат. Үнэхээр бүр үнэхээр амар байдаг. Яг ингээд өөрөө тэнцэж байгаа юм шиг л. Ямар нарганчгүй зүгээр амар байдаг хөхгүй. Бүр тэгээд өрөвдөд орохоор би ингээ өрөвдөд орохоор өөрөө яг тэгж дараа нь үлж алдаанууд сөхтөд бүр амар бүр ингээ давхар өөрөөсөө сүгдөөд баг загнуулах юм болоод байгаа хөөх. Тэгвэл тэгэл айгүй хэцүү. Надад гэрийн даалгавар бол айгүй хэцүү. Тэр үед байхгүй байхансан. Айлах байхгүй. Баг гэрийн даалгавар хийлгэж яхад нь шууд айлах би ногоо авах ч юм уу тий. Ямар нэг шалтгаангүйгээр тий өөртөө нэг шатдаг зохиогоод гарах юм чи тий. Чи өөрөө хийлэгдгүй юу? Би өөрөө хийлгсэн. Гэтэ би өөрөө хийлгэхэд бас л хүүхдэд загисараа үүдсэн. Яа тэгэхээр гү чи наад энийг хүчнэ им ил ингээд мал эмээ хоёр гэх. Тэгээ бүр ингээд ахаар үнэхээр ойлгохгүй одоо арай дэндүү мэдрэл нутаамаа гэж. Чи чинь тэний юм уу? Би өөрөө болохоор айгу тэр юун дээр айгу тийм эсэм болохоор одоо бараг нэг үг гарах гэдэг аах тий. Ээж нь багаг тийм. Тэр үсэн үг гэмээр хинийгээ нөрөөгаад гэж. Адууцгаад гү тэгээд амар хэцүү. Тэгэл хүүхд чи ингээд сууж байгаад ингээд загиндгүй юм чи ингээд загинчхаар гэдэг өөч. Яа хүүхдүүдэд байгаа гэж ээж нь орж. Алин би хэлэхгүй одоо тэгчээ штэ угаасаа нэг жоохон ингээд юм болол тийгүү тали чи мишээ ордоо гэл. Тэгэл мишээ ороод тэгэл буцаалцаа тали би орё. Тэр ээжлээд ерөөсөө хоёр талаас үзэж байгаа юм чинь. Тэгтээ бас одоо ер нь эхний нэг сар л яг нүддэм билий. Яг л чи одоо ямар нэрэ яахаар надаас оргийн юм хөлт гарчдаг байна уухаар юм гарч байгаа юм чинь. Тэгээ нэг эхний нэг сар яваал тэгэл цаашаа бол ерөнхийдөө гайгүй тэгээ суурь нь гайгүй зүг байх тэгээ болчтой юм шүү гэж. Одоо гайгуулах шиг. Үнэхээр эрэгтэй хөтөл. Манай хүүхэд ингээд яаж л юм зурх амар дуртай заа. Усыг зурлаа, хоёр гар усгнээс хоёр гар гарч ирлээ. Энд нь хоёр нүд зурлаа. Тэр одоо юу юм бэ? Тэгээ дээрэс нь хүзүү мүзүүдийн заавар болгоод нөгөө усыг утгаа алдсан байгаа. Харахаар усыг байна. Гэхдээ дээр нь ингээд тэгээд нөгөө нэг Монголны дэвтрээ ингэж эргүүлэн гутаа амар том усыг нэг бодсон. Тэр дахиад жижиг усыг гэж. Яа гихтэр эртөө хөлтөн амар сонирхолтой. Тэр чинь бас гоё сэтгэн бодоод айгүй мундаг л шүү дээ. Сая жишээлбэл ингэж аахгүй. Цэг зураад, тахир зураас бөөрөнхий эдрийг ашиглаад ингээд математик хичээл. Эдрийг ашиглаад нэг юм хий гэв. Би бол эможи зурж байгаа байхгүй тий. Ингээд хоёр цэг зураад, тахир зураасан хамар болгоод бөөрөнхий эможи. Тэс манай хот матар зурчих байгаа байхгүй. Тахир зураас нууруу, тэгээ цэгийн нүд мүт болоод тэгээ харангууд бүх дүрс ашиглагдсан. Гэхдээ ингээ матар. Шал өөр үзэг биш тий. Тэгээ би хасаад илж авах ингээд зурцсан байх юм яах вэ? Маргааш одоо багш нь яах болцож. Наа чи одоо оюутны хэмжээ сэтгэхэд ш. Хүүхдээ үрээ шидэсний үр. За явал яа. За тэнэрэ тийм байна гэдэг. За ингээ болохгүй байхгүй байх гэдэг. Яа миний эндээс ингээ нөлөөс гоож дээ. Урсцсан байна уу? Зүгээр ээ. Чи яагаад тийм хэлж гоож дээ? За охноо төрж явахт шүү дээ. Охноо төрж явахт яг ингээ төрөл дууслаа шүү дээ. Яг төрөл дуусаад одоо ингээ амлуулаад гэх юм уу те. Тэгэл яг ингээд анх ингээд нэг харахад одоо яасан чи өөснө одоо яг ямар мэдрэмж төрсөн бэ? Үйлээгүй зүгээр л ингээл олчтой юм багтаа л гэж бодсон да. Үгүй гоё л байсан да одоо. Хүүхдийнхээ цагийг хараад. Тэгээ нөө бид нар чинь гэхдээ одоо айгу тийм юу болчихжээ юм хөгжөөд яхаамынхаагаар зөндөө харсан өнгө 4D 5D яхаа гэл тий. Яг л яхааныхаа зураг шиг л гард юм байна гэж бодсон. Тэгэл тэгэл ер нь тэрнтэй адилхан, энэтэй адилхан, энэ надтай адилхан ингэдэм байх гэл тэгэл хөөрхий гэл. Тэр нөө ээж гэж хэлж тасахгүй шүү дээ ер нь бол. Миний ээжинд бол нэг миний дөө ч юм уу те нэг тийм ээж нь гэж шууд тэгж гардгүй маа тийм үг мэдгүй яагаад чи. Зүгээр л ингээд эсвэл би ч юм уу те өөрийгөө аягүй төлөөлүүлээ. Өөрөө гэж.
Аава маа гэж одоо битэр чи баг мишэ битэр би нэг аав ээж гэж дуудаж ш нөгөө яг хүүхдийнхаа тэрний ээжээ тэрний ааваа гэдэг шиг л аваа одоо тэгэр ээж юу ээж нь яаж ээж ингээл те. Тэгээд одоо бол өстой нөгөө амны уушлаг болсон байгаа байхгүй юу. Тухайн үед чинь бол яг анхны хүүхдэр чинь аль аль нь бас нэг шууд аав ээж гэж нөгөө би нэгийг дуудаж чадахгүй тэгэл нэг юм нэг яг нэг жоохон нэг юм сони юм сандралтай ч гэх юм уу. Бидгүй айгүй сандралтай л байсан яг. Дотор ингээд амар ингээд нөгөө төрөх гэж айгүй их сандраад тэгээд төрсний дараа ч гэсэндээ ингээд нэг юм гарч ичрээл яг яахаа мэдгүй одоо яах ёстой юм болоо гэл нэг тийм тэгэл төрсний дараас дахиад өөр проблемууд эхэлж амч хөх хаагарах, хөх юу хавдах, хөх нөгөө мууглах гээл тий. Тэгэл дахиад бахан проблемууд. Хүүгээ төрөхөд бас. Хүүгээ төрөхөд харин арай өөр. Арай өөр нэг юм яахаа мэдээл тий. Угаасаа ингэдэгтэй гэл. Одоо өмнө охин дээрээ бол бараг л унтчих байн бай очиод чагнаал яна өгцөн байх үү тэгэл байх тэгж боддог шүү дээ амар сайн. Үгүй тэгэл одоо ингээ манай хөх өгцөн байл яна гэл очиод чагнаал. Тэгээ заашгүй юм дээ гэл. Одоо бол нөгөө хүмүү дээр бол тэггүй шүү. Угаасаа хөх чи ингээ унтчих өгтгөн байна гэдэг мэдчихэж байгаа юм чи. Тэгэл хараад хөөхий дөө гэл. Тэгээд нөгөө одоо ингээ эмээ өвнөр айгу тэгдэж штэ. Энэ нэг амтаа одоо гэл нэг жоохон өөрөөсөө ингээ жоохон үг дараад бид нарыг цаа дарахаар иви гэл одоо манай мишагийн эмээ эмээ айгу тэгдэг ус ахгүй. Тэгээ би ингээ гайхаад яагаад хүнийг иви гэдэг юм бол тэгс чи одоо айгу тэгж яг нэрэл өөрөөсөө жоохон болоо нэг иви гэж бодоод ид юм байна. Энэ одоо амьдралыг яаж тууландаа иви гэл өмнөөс нь өрөвдөөд идэг юм уу? Хайрлаад идэг юм уу те? Нэг тийм мэдрэмжтэй болчтой юм лээ сайн уу? Иви гэж ордоор өөрхөдөө нэг тиймэрхүү болчтой юм л. Одоо хоёр хүүхдийн одоо өсөж явах явцад одоо юу гэдэг сэтгэл хөдлөсөн хаяа ингээд нэг одоо чинь маа нэг хүүхэд надад захиа өгсөн бохгүй. Чи хэдэн хүүхэдтэй вэ? Том хүмүүс маань одоо 3 дугаар анги учраас захиа махаа одоо бичдэг болсон болохоор сая аавда нэг захиа өгсөн бохгүй. Гэсэн чи яг нөгөөх нэг ойлсон чи аюу сэтгэл хөдлөж байгаа бохгүй. Тэгээ за энэ хүртэл юусэн миний яг ингээд миний сэтгэлийг бол энэ хөдлөглөө гэж би бодсон бохгүй. Тэрэн шиг одоо танаа хоёр хүүхдээс яг нэг үйлдэл биш тий одоо зураг ч юм уу энэ ээж мэж гэдэг ч юм уу одоо тийм гоё сэтгэл хөдлөсөн тийм гоё юм чинь яриач чих шиг юм яриач. Ер нь айгүй хөөрхөн штэ одоо ингээд ээжигээ ер нь тэгтээ хүүхдүүд штэ ээжийнхээ сэтгэл зүг илүү сайн мэдэрдэг юм шиг аавынхаасаа илүү эсвэл арай илүү их цагийг хамт өнгөрүүлж байгаа хүнийхээ сэтгэл зүг арай илүү мэдрээд идэх юм шиг. Одоо чинь би ингээл нэг жоохон ингээл урваагаал ингээл тэнгүүд ээжээ яасан да зүгээр үү гэл охин хүүхдүүд бүр ялангуяа яг тэр тал дээрээ яг мундаг ер нь зөвхөн ээж авч гэхгүй одоо эргэн тойрны хин нэг нь жоохон ингээд гонглцсон ч юм уу байвал шууд тэрийг анзаардаг. Ямар нэг юм болохоо байсан байх та яасын та ууртай байгаа мó танд юу тохиолдсон ингээл аягүй тэгж асууж санаа тавих тал дээр ер нь ах хүүхдүүд илүү сайн тэгэнгუთ хүү болохлээр айгүй юу штэ хүү амар юм наалтамхай өрх дуртай ирэх тэгэл ингээл ерөөсөө мэдгүй би нөгөө охиныхоо бүх ертөнц гэж өөрийгөө ботхоос илүү би хүүгийнхаа л бүх ертөнц юм байна да гэж бодоод идэв яагаад чи манай охин болохоор илүү бие даасан илүү нэг юм айхтар ахгүй юу. Тэгэд ингээд уйлмаар байсан чи юм нэг шазуур зуугаад идэх хүүхдүүд идэв штэ тий. Зүгээр би болохгүй би тэхгүй гэл ингээд нөгөө нэг би бититик гэлчих юм бол тэрнээс зурж байгаа царин тэрхгүй одоо ингээд угаасаа чи өөрөө тийч та өөрөө тийч хэлсэн юм чи би тэхгүй. Би угаасаа тэхгүй гэд дотроо тэгмээрсэн ч гэсэндээ тийм. Тэнгууд хөвгүүд болохоор айгүй тийм нэг юм юу. Наалдаал тэгэл ингээл үнсээл мөөмнөс салахгүй байна тий. Ирхлээл тэгэл манай хүүхд чинь их мөөм зөм гэхээс илүү ингээл нуруу илээл тэгэл ингээл цамцсан дотор орчоол ингээл тэврээл үнэрлээл үнсээл тэгэл нэг юм энэ хүүхд одоо надгүйгээр амар хэцүү байх та гэж бодмоор тийм одоо үйлдэлүүд хамгийн их миний уурыг хамгийн их хүргэдэг хүн хэрнээ хамгийн их бас ингээд хайр нөгөө юу яадаг хүргэдэг. Энэ хүнд би амар их орон зайтаатай л гэж айгүйх ботогдоод идэг тийм хөвгтөлтэй. Тэгээд яг тийм сэтгэл хөдлөсөн юм гэхээс илүү хөвгчлэн юмнууд их болно манай гэрт чи ер нь. Тэрийг одоо ярьж болох юм болоо яах юм. Тэрийг ярихгүй. Манай нөхөр ингээл уцаа үзэл буйтан дээр хөвтчихийва. Тэгэл тэгсэн чинь би нөгөө нэг 0-д ингээд бодгоо арилгаад байцсахгүй тэгсэн чинь манай цэцэрт ээжээж гэлдэг чинь тэгэхээр яасан гэсэн чинь аав та хоёр муудалцсан юм уу? Өглөө нэг тиймэрхүү босохгүй тэр би үгүй яасан минь огс.
Хүмүүс өөр октодын бүгс гараад байж байгаа. Би биш үү? Тийм үү? Тийм ингээл тэгсэн чинь би биш өдрөчл. Нөгөө тоглоод чи яасан өөр октодын бүгс гарсан юм уу гэдгийгсээ гоц. Үгүй сайн нөгөө юм нөгөө фэйсбүүкээр ингээд нөгөө рекламууд гүйдсэн шүү дээ. Чи нэг тиймэрхүү реклам гүйчих гинэ. Би харалтаа ингээд байдаг байхгүй юу? Тэгсэн чи тэрийг манай охин нөгөө хамт юу ч та харчихлаа. Тэгэнгүүт хальт ингээ харчихгүй тэгэнгүүт л надад ирээд. Тэгээд өөр октодын бүгс хараад байж таа гэж. Нэг тиймэрхүү одоо жишээ тийм юм айгүй ингээ анзаарнаа тэгснэ. Намааг нөгөө би чинь саяхан бас нөгөө сансуулаа гэд өнгөрсөн жил юунд тоглохгүй кино тоглосон юм. Тэгээд тэрэн дээр нөгөө нэг Батнаах битэр чинь одоо хайр дурлалтай болол тэгдэг байхгүй. Тэгэртээ ирэл тэр киногоо нөгөө бөөндөө инэвшнээс үзгээл тэгсэн чинь бурстаа нэрээ байж байгаа л аавгаа ирээл манай охин чи илээл ерөөсөө тайвшруулаад аав нь яг тэр чинь ус киног юм ячаа явж тэгснээл бүр надад уурлаа. Муухай кино байна надчихсан. Ямар муухай юм бэ наа? Юу нөө багш нөхгүй би тэгээд аав нь өөрөө ганц би аав. Тэгээд нөгөө нэг ингээд нэг юм хайр дурлал болдог гэсэн. Яагаад ингэж байгаа юм бэ аавтай энэ багш нь гээл. Тэгээд ээж нь ингээд зүгээр кино тоглосон шүү дээ. Наа чи өстой муухай кино байна. Бүр чи ихнээсээ уурлаад муухай өстой муухай харагдчихээн. Яагаад хамт хөвтөд байгаа юм бэ ингээд заяа. Амар юм нөгөө нэг томоор үлээж аваад тэгээ бүр аавыгаа бүр очиад ерөөс үнсээл тэрэл тэг ингээд эрхлүүлээл баг ингээд тайвшруулаад байгаа байхгүй юу? Бүр яг чи сэтгэлээс айгуу тийм айхтар тийм. Тэгээ ер нь одоо ингээд нийлүүлэх талын юм аа. Тийм эхнээс нь хийж байгаа маш. Гэх чинь айгуу тийм инээдтэй хөөх юмнууд ер нь бол тийм. Ямар хөөх юм те. Одоо нөгөө яаж юм л та юу лээ киног яаж үзээ киног яаж ойлгох юм бэ? Шууд яг амьдрал харагдаад байгаа юм чинь те харилцаа тэгэл ээж ингэсэн байл гэж одоо. Тэгээ кино гэж бодсон ч гэсэн энэ муухай кино байна гэдэг байгаа байхгүй юу? Яг л ингээд өөрийнх нь ертөнцид бол багштай нь ягаад ч аав нь юм болох ёсгүй шүү дээ тий. Тэгээд ийм хайр сэтгэл тэр хоёрын хооронд үүсч болохгүй байхгүй юу? Одоо тухайн хүүхдийн үед тэнгуут тэр чинь ингээд болохгүй байгаа тийм л даа. Тэгээ бас муухай бас айгу муухай л байна гэдэг. Ээжигээ бас шинхнээсээ гэж бодсон ч байж бат. Ээжтэй нэр аавыг ингээ гомдоочлоо гэл айгу тэгэж бодсон баха. Тэгэл яагаад ингэж байгаа юм гэл тий. Тэгээд аавынх нь бас одоо энэ үнсэлж байгаа юм клип бас байдаг шүү дээ. Тэгэл тэр мэрийг ингээл үзэл тэгэнгүүт ингээл эхлээд тэр чинь ингээд нөгөө нэг одоо бол бас нэг арай гайгүй ойлгодог болчиход байгаа. Тэрээс ч өмнө ч бас ингээл өөр эмэгтэйтэй биш. Энэ танад ингээд хуучин найз хүн чинь байсан юм уу? Хайрц чинь байсан юм уу? Тэргээл айгүй тийм сонь юм асуудаг шүү дээ. Миний охин чи ингээд зөвхөн клип байхгүй юу? Ингээд тэгсэр нэг ингээл байн хараал тий. Тэгэл ер нь нэг юм нэг ажигламтай. Тий. Хөтөд одоо ер нь амар ажигламтай шнэ. Цэнгэл бид дээр надад нэг аим гоё дурсамж идэв. Бид дээр ч одоо манай хоёр хүүхд яг ихэр юм шиг ингээл эрэгтэй хүүхэд хилд орохгүй, хөлд төрүүлээд орчин. Тэгээд эдний охин болохоор хилд орчин, хөлд орохгүй. Тэгээд бид дээр ингээд цэнгэлийн тачцсан ингээд хамт нэг өдөр ингээд байж байгаа хгүй. Эдний охин амар хашир сая. Уг нь бол хөлд орох ингээд хангалттай хугацаа нь болсон. Эйгүү хашир те юм ингээд төшөж явна. Өөрөө дангаараа ингээд явахгүй. Юм ингээд юм унаас барихтаа ингээд амар удаан бод. Тэгээ бид дээр ингээ хамт байжсэн нэг орой ингээ хамт юм яриад хоёулахнаа ингээ нөгөө хоёр хүүхдтэй ингээ байжсэн чи нэгөө ингээ гүдэг байхгүй. Тататат гэл гүйсэн чи сэцэн ингээ бид дээр ингээ ярьж байгаа. Ингээл харсан сэцэн нэгүний араас шууд гүйчтээ нөгөө мартаад нөгөө хашир байгаа мартцсан. Тэгээ бид дээр хоёулаа бие рүү амар хараад хөлд орж исэн тэр хүчийг ингээ хамтдаа харжсэн. Надад тэр дүрс ингээ мартагддаггүй байхгүй. Хоёр анхны хоёр ээж тэгэл ингээд хүүхдийн тэр амар гоё нандин чиг яг ингээд би рүү амар одоо амар том хараад реакшн үзүүлж байгаа тэр чинь шууд сууж гадаг байхгүй газар сууж гадаг байхгүй. Тэгэл ёо тэр мөч надад бол өөнийхээр аюу ховор аюу гоё мөч юм шиг санагддаг. Манай хоёр хүүхд яг хоёр ихэр хүүхд ч бүр ингээд багасаа ингээл хамт ингээл таадаг. Тэнд явцсан ч гэсэндээ хүмүүс ихэр юм уу гэж хэлсэн. Нэрийг хин гэдэг вэ? Цэцэн хин өсөн аав өсөн. Аав нөхс. Хүүгэн. Мэргэн. Цэцэн мэргэн. Гоё гац амар гоё штэ. Барь тийм билээ. Ер нь хүүхдийн нэрнүүд аюу гоё болсон билээ. Би сайхан одоо хүүхдүүдийнхаа ер нь ангийн хүүхдүүдийн нэрнүүдийн бүгдийг харсан чинь ер нь дандаа л ийм нэрнүүд байна. Танаа хүүхдүүд чинь ямар нэртэй лээ? Гэрэлт, Эрхэд, Агнист гэх. Бас аюу нэртэй. Ер нь бол яг дандаа тэгээр болчихж байгаа юм тий. Тийм. Гэтэ голынхаа Эрхэд мэргэн гэсэн. Тэгээд
яг ингээд бас хайрцаглагдаад байгаа юм шиг. Нэг хоёр нь үедээ алаа. өөр зам арчих юм уу тий. Охиныхаа нэрийг өгөхгүй л цагтаач ажил дээр жил дээ. Охиныхаа нэр Орлоо баг ажлыг орлуулад байгаа шүү. За юу гэж хоёр хүүтрээ тэгж одоо акцент нээх өгч байгаа. Тэгтэл бас анхных дээр бол бас айгүй удаа өгсөн байна. Би яг нэрийг 3 өдөр яг бодож өгсөн байхгүй. Яг гэрэлт гэж яг тэг үлгэр дээр гардаг шиг 9 шин яах хураалж гэдэг шиг тий 81 өдөр залбирч гэдэг шиг яг 3 хоног яг ингэж өдгөө тэрч гівтж байгаа гэрэлт гэдэг нэр ингээл ороод ирсэн. Амар гоё нэр шиг санагдсан. Яг бол нэр үг мөртлөө бас үл үг. Тэгээ гэрэлт гэл тий. Тэгээ гоё утгатай шүү тий дээ. бас Гэрэл гээгээ гэдэг чи угаасаа тий ямиг дандаа нөгөө сайн сайхан тий тэгсэн чи зүгээс харуулдаг. Тэгсэн чи бас хүүхдийн төрсөн өдрөөр одоо энийг одоо тойроос асуу. Ингээ хүүхдийн төрсөн өдрөөр би миний хүү чи нэр шиг үргэлж гэрэлтж яваарай гэдэг зураг ахуулсан зураг ингээ тавьж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энийг одоо хүмүүс яаж хүлээж авах вэ? Энийг одоо хүмүүс болохоор доор нь амар тийм комеди гэдэг. Комедиг хаацсан. Яг хариулж бичих хэцүү. Тэгээд одоо хүмүүс тэгж ойлгоод байгаа юм ингээл хэцүү. Хүүхдтэй л би хэлж байгаа байхгүй. Тэнгуут чи хүүхдээсээ ингээд юу салж байгаа юм байна те. Тэгээд хүүхдээ захаасаа хэлж байгаа юм уу? Юусаа тэгээд ямар сони тийм сони хүлээж авч байгаа юм бэ? Тэнгуут би бол зүгээр л миний хүүхд Крисмас шүү дээ. Тэр Крисмасаар төрсөн болохоор ч бүр илүү гоё. Одоо боён ботно өстэй тий. Бас Есүстэй цуг төрсөн гэж бодохоор би зүгээр үнцээ явчихсан. Тэгээд Есүс ингээ яхад гэрэлтэй тэр агууд гэрэлтэй тэгээд төрсөн үрсэн гот нь тэгэл ингээл гэрэлт гэдгээ бодсон аахгүй. Тэгээд Есүсийн бүх юм харах уу бараан байсан. Тэгээд одоо ч гэсэн яг Монгол яг лалрын хар бараан байгаа. Тэр миний хүү төрлөө. Тэгэхээр миний хүү баг Монголын Есүс байна. Миний хүү Монголыг гэрэлтөөсөн. Тэгээ би яг 3 өдөр яг бодож тэгээд нэрээ өгсөн байгаа. Тэгээд тэрийг ингээд тэр над байдаг болохоор би хүүгээ чи нэг хүү чи гэрэлтэж яваарай борхон шигтэй миний хүү чи гэрэлтэж яваарай гэж баг ингээд нэгж боосон чи хүмүүс хүмүүс ихтэй угаасаа айгуу юмыг нөгөө чиний хилээгүй өнцгөөс ойлгох угаасаа асар дуртай шүү дээ. Шоуны хамтран ажиллагч Мина. Дэлхийн нөгөө нэг лаглаг ийм комеди шоунууд идэм байх. Тэгээд тэр нөгөө комеди шоунууд чинь ингээд амин сонио гаж гэж дээ одоо юу зүрх фантази асуултууд айгүйх асуулт юм байна. Тэгээд тэр асуултнаас ингээ хүмүүсийн одоо хариулж байгаа хариултнаас одоо шууд та ууртаа юу уургүй юу ч юм уу тий. Та одоо яадаг вэ гэж асуухаасаа илүү зүгээр юм юмыг төсөөлүүлж асуугаад тэрэн дээр ингэж ярилцсан юм л. Тэгээд тэр надад амар сонирхолтой санагдаад тэгээд өнөөдрөөс эхлээд цэнгэлээс эхлээд өмнөх асуулт дээрээс тэгж асуугаагүй. Асуусан тэр харилцахаас хөө. Тэгээд анхудаага бас тийм сонио асуултад асууж үзье гэж үзье. За утсаа нааг утсны маань асуучаарай заа. Жишээлбэл ингэж байгаа байхгүй. Хэрвээ чи гэрийн тэжээмэл амьтантай байсан бол тэр тэжээмэл амьтан чи чамайг шүүхэд өгнө гэж байгаа байхгүй. Ямар шалтгаанаар тэр тэжээмэл амьтан чинь чамайг шүүхэд өгөх байсан бэ гэж байгаа байхгүй. Энэ болохоор бүр ингээд нөгөө бүр амар алтартай шоуны бүр яг брэнд асуулт гинэ. Тэгэн гоод ингээд за энэ чинээс ингээд хүмүүс хоорондоо ингээд гоё ярилцсан юм байна. За би гэрийн тэжээвэр амьтантай байгаад тэгээ тэр намайг шүүхтэх юм бол ямар асуудлаар гэж юу? Хитрхи хооллохгүй утсан. Эсвэл би угаахгүй утсан. Яг хайхрамжгүй анзаарахгүй оргисон гэдэг тийм л хайр хаалцсан. Хавын халтартай үсвүсний нэг ч усанд оруулж хоол өгсөнгүй. Тэгж л бас өгөл өгөх. За хохирогч босс гэсэн бас ойлгомж. Мууруу нохоо юу вэ? Тэр амтан нөө яс мэлхий юу? Мэдгүй одоо ярианастай юу байх юм болоо. Би өөр нэг тийм багтаа бол аюу их тийчээр одоо л өстө чинхэн боцсон шүү. Гэхдээ би чинь заяа багтаа яс мэлхийтэй байсан, заагастай байсан, нохоотой байсан, туулаатай байсан. Тэгээ өөр юутай байлаа. За нэг иймэрхүү амьдтай байсан аахгүй. Тэгтээ яг нэг учиргүй би өөрөө тийж нэхээс илүү ах тийчээдэг. Тэгээ би зүгээр хараад тийчээдэг. Тэгэл ягаад ч юм би нэг амар амьтан тийчээ мэжээ эсвэл өөрөө яг одоо гэртээ аваад ингээд тийгээд нэг бодол юус надад байдгүй шүү дээ. Багтаа эсвэл хитрхи олон тийм амьтантай ингээд юу яагаад сурцсан болохоор тэр юм уу? Нэг сонирн биш. Байж л.
нэг дургүйч биш, дуртайч. Тэгэхээр зүгээр одоо манай хүүхдүүд аав юм аав гэж тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр дахиад нэмээд би дахиад 2 хүүхдээр дахиад нэмээд нэг амтаач авчих юм бол 3 хүүхдтэй юм шиг л авах гэж одоо угаасаа бодлаа гэж байлгалах. Харин тэрэнд гарах цаг гэхээр амар хэцүү байна. Тэр чинь гэхдээ анхнаасаа юм амтанд хайртай хүмүүс бас байна. Одоо ингээд учиргүй би одоо амтанд хайргүй үзэн яддаг биш ч гэсэн те учиргүй амар юм тойглол ингэдэг хүн биш байхгүй. Үүжүү гэл ингээд амтаа харчаал. Бүр ингээд цаанаасаа хайр нь ундраад те цаанаасаа ингээ өрөвдөөд цаанаасаа тэрийг гэртээ авч ормоор санагддаг тийм сэтгэл зүйтэй хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс бол амтанд хийж их хэрэгтэй ах уу. Тэр сайхан хайр халамжийг бол хувааж чаддаг бол их хэрэгтэй шүү дээ. Чи тийм бай. Чамаг яах вэ? Намайг бол одоо яг чамтай л адилхан баг. Тийм хариуцлагын одоо тийм л юмнаас болох баг. Намайг юусэн арчлахгүй байна энэ цогтоо чи гэсэн. Хүүхдүүдэд хараад нэг бол өөрийгөө яагаад. Одоо ингэж байна. Та амьдралынхаа туршид заяа. Та амьдралынхаа туршид зөвхөн нэг чихэрлэг амттан одоо юу гэдэм бэ гэж юм уу мэдгүй. Юм ид гэвэл амттан юм уу тий амттай юм уу эсвэл зүгээр чихэрлэг амттай ямар нэг зүйл юм уу? Амттан. Тэгвэл хар шоколад идэх юм лөө. Тийм яг амьдралынхаа турш зөвхөн яг л тэр гоё амттай мэл идэнэ гэвэл хар шоколад идэх баг. Би бас дубаа шоколад. Тийм үү? Амар гоё. Би ястаа нэг дуртай. Амар сони юм билээ шүү дээ. Надад бол амар юм хитрхийн ялуун санагддаг. Ялуун. Тийм үү. Сам надад би нөө самран дуртай болохоор тэгж байгаа юм болов. Зөв самар амар гоё самар амтгатал бүр алдын минь юм. Стач амтгатад гоё нь гоё л доо. Гэхдээ ямар ч амьдралынхаа турш идэхэд бол арай л нэлээд. Миний хувьд л. Тийм үнэн. Би бас хар шоколад идэх юм болов. Би ч бас чихэрлэг юм айгу тийм дуртай төрлийн хүн бас биш болохоор. Би ч гэхдээ бас чихэрлэг юм дуртай л да. Гэхдээ хар шоколаданд л ер нь илүү дуртай. За хэрвээ та өглөөний цайнд байнга идэх нэгэн хачирхалтай хоорондоо үл зохицох 3 хоолны орцыг нэрлэнэ гэж. Хоорондоо үл зохицохоо. Тэг өглөөний цай. Бид нар угаасаа ер нь хоорондоо үл зохицох банштай зоодог гэсэн. За одоо хоорондоо үл зохицохоо. Гэхдээ одоо манай нөхөрлөө одоо энийг ингэ сонсч байгаа бол угаасаа л хоорондоо үл зохицох юмнууд иддэг шүү дээ л гэж бодож байгаа. А заагүй. Тийм. Яа тэгэхээр би чинь ингэдэг байхгүй одоо чинь банштай цай уулаа шүү дээ. Банштай цай уух юм бол варианта талах хажуугаар нь иддэг. За. Тэгээ тэгэнгүүт нэртэйгээр над варена над банштай цайндаа эсвэл хоолндоо утгачаач гэдэг байхгүй. А тэгэнгүүт одоо хоол идчих байхдаа ер нь би чихэрлэг юм иддэг дуртай. Тийм. Тэгээ би яг наадаа чинь одоо манай эмээ бас яг тэгдэг ус ахгүй. Тэгээ би тэр үед ямар заваа ингэж боддог ус жоохон бахта. Дургу бахта. Ямар муха яаж юм бэлээр мэдчих чаддаг байна гэл. Тэгэл бүр тэрийг амар гоё юм шиг иддэг байхгүй. Тэгээ хоолтойгоо шүү дээ. Тэгэнгүүт л бүр ёо ямар сони ингэж боддог байсан чи одоо өөрөө амар дурталцсан. Ямар хоолтой одоо вариант талах хэлж идэх. Ногоотой шүүл юм уу эсвэл цөв юм будаатай орго бууз хуушур алинтай. Арайч бууз хуушуртай вариант жишээ. Хуушур загсан. Одоо жишээ нь банштай цайтай бол яг вариант талах бол бүр яг ийм. За энэ бол байж болж байна. Байж болж байна уу? Цайны хажуугаар. Тэг яг банштайгаа хамт штэ. Махтайгаа. Надад бол өстэй байж. Харин хүмүүс байж олдгүй. Тэгэл их л байж олдгүй юм шиг тийм. Талах хазаад ингээ цайнаас нь уун. Окей. Тэгээд баншид тийм. Баншид нэрээ. Баншид түр байж. Цайг бүр аваа шүү. Идэж үзээрэй. Зүгээр. Нэг асуудал бол байхгүй. Өөр илүү гоё амттай болдог. Тэгээд одоо тэгэл шоколадны кремтэй талах одоо жишээ нь. Үгүй би одоо чинь хүүхдүүдээ ч гэсэн хооллохдоо ер нь тэгдэж штэ. Одоо ингээд хүүхдэж ногоотой шлэг өгчлээ гэж бодоход хэрэг шоколадны кремтэй талах одоо хажуугаар нийтчлээ гэж бодъё л да. Тэгэхэд яг хазуулаад ногоотой шлээ нөгөө л ингээд нэг тийм одоо манай хүүхд бол нэг дургу бол биш зүгээр л идчихсэн. Дуртай тэгэл. Байж наад чи одоо энэ дараа нь мараа гэдэг тийм юу байхгүй. Би чи яг анхнаасаа хоолнд ороход тэр нөгөө хоол амтлах мэдрэмж нь айгу өөрөөр өгсөн байгаа байхгүй. Маа минь хөө баримтаа толгоч чи старс ногоо шиг нөгөө чи идэг хоолойноос ингээ хүн угаасаа ингээд юм байна гэдэг идээ зүр. Тийм тэгээд гэхдээ одоо ингээ бодглохлоор чихэрлэг сүмстэй хэрнээ махтаа олно зөндөл идэг шүү дээ. Тэр нь ингээл зүгээр л идэг үстэй амт нь иддэг л үстэй бүтээрээ. Яг тэрдээ л адилхан байхгүй. Өчигдрийн дугаар дээр тагтаа ороод тэгсэн чи ингээд цогтойг дагуулж аваад мантууд бууцан дээр өрөм идсэн гэж байгаа байхгүй. Тэгээ тэр нь амар амтайсан гэдэг. Мантон бууцан дээр өрөм идсэн. Тийм, тэрийг бас идэж үзээ. Мантон бууцан дээр ингээд өрөм ингээд төрөх чаад иддэм билээ л. Би тэгээд сонирхоод яг хоо байж болох юм. Тагтаа бүр чин сэтгэлээсээ амар гоё өвгөн гэдэг байгаа. Тэгээд чи гоё байсан уу? Эцэг чи хараа зүгээр л мантон буусны амт маань илүү гоё зөөлөн мөртлөө юм гоё.
бүр гоё орж ирж байна. Одоо айгу хуурчлал юм байна тий. Одоо нөгөө мөөхтэй хорго байдаг шүү дээ. Тий, сүмстэй тий. Гоё идэг шүү. Цагаан сүмстэй тий. Нэх гоё. Яг тэр айгу гоё зөөлөн гоё идэг байхгүй. Тэрэн шиг гоё хамттай болчихлоо. Амар гоё юм лээ. Ер нь бас жоохон тийм зөрөгтэй бид нэг хайрцаг баригдсан байт юм шиг л. Тийм шүү дээ. Тэгэхээр бариандаа далах банштай цай гэхээр сонир санагдав. Гэтэ тэгэж иддэг хүмүүс ер нь байдаг ах уу? Байдаг бол комент хийрээ. Тэр сахар хийдэг хүмүүс зөндөө байдаг гэдэг юм чи. За гэтэ ер нь давсан жоохон ихсэн байв сахар ихт бол гэмгүй л тий. Харин ингэслээрээ надад гэсэн зүгээр давстай нийлүүл зүгээр гэж юу. Тэгэх юм бол арай сахар хийчихэр арай давсан багсан л та. Ер нь мэдхгүй тэгээд надад бол одоо бол зүгээр л санагддаг болсон. За өөр ямар санаа. Юу хамгийн одоо ингээл ер нь байнга аялдаг 5 дуу гэвэл ямар дуу вэ? Аялдаг Нэг дуу хөгжимлөх хүн шүү дээ. За одоо ёстой дуу хөгжимлөгч бас гэхдээ яг нөгөө тухайн цаг үедээ л сонсож байгаа дуунууд ингээд өөрчлөгдөл ах л та. Мэдгүй тэгээ одоо баг хүүхдийн дуу асаа синемарг аялаад байгаа юм шүү. Тэгэл нөгөө юм уу? Demon Hunters Monsters тий. Одоо нөгөө хүүхдүүдийн сонсож байгаа юмыг бас давхар аягүй их аялж гин. Учиргүй нэг байнга аманд ордог дуу мө гэж бол надад их байхгүй. Яг тухайн цаг үедээ би ямар дуу сонсож байгаа вэ? Тэрнээс шалтгаалаад тэгэл дуунууд маань өөрчлөгдөл. Учиргүй нэг ер нь их гоншигноод амар дээр үед бол айгүй их гоншигндаг байсан дуулаагаал ингээл юм бол ингээл амандаа ингээл юм хийж байхдаа одоо нэг тэлээ болцсон. Яаж байгаа юм бол та тий. Хай гэрт YouTube явахгүй мó. YouTube бол явна. Тэгээд яг нөхөр чи айгүй сонсон шүү дээ. Нөхөр сонсон. Тэгэл нөхөр сонсонгуудаас мэдээж хажууд нь яг дагаал сонсон л тоо. Гэхдээ тэгээд тэрийг унтраалал бол учиргүй нэх тэр дуу одоо тухайн сонсч ирсэн дуунууд л жоохон аялна гэхээс биш шал өөр дуу оруулж ирээл аялж маялал тийм нэг байхгүй. Мишата хин илүү сайн дуулах вэ гэж өрсөлдөж үзсэн үү? Өвчтэй нас. Ястаа үзээгүй гэхгүй юу? Миша нэг үзчихье. Одоо нэг юм тэгж үзт юм уу? Ямар нэгэн одоо маргаан юун дээр ч үж болно шүү дээ. Ер нь хиний яалтаар өндөрлөх үү? Битэртээсээ яалтагдал гэж байдаг шүү дээ. Яг бүх юм адилхан. Хин чи одоо жишээ нь ер нь бол тиймэрхүү. Одоо аль маргалдлаа ч гэсэндээ ялах гэж нэг маргалдахгүй. Одоо өөрийнхөө зөвийг батлах гэж ч юм уу тэгэхээс илүү тухайн хүндээ нөгөө ойлгохгүй байгаа зүйлийг яг миний энэ юунаас ингээд нэг харчаасай, миний өнцгөөс нэг харчаасай, энэ талаас нь бол харуул нэг иймэрхүү шүү гэдгийг л нөгөө ярилцаж аягүй байдаг гэх юм уу. Тэгээ нэг бас удаан муудалцаж чаддгүй ер нь. Муудалцсан байсан ч гэсэндээ тэрийг ингээд нэг хоногоос хэтэрхэл юм болвол тэр бүр илүү муухай хөтөө амьсгал оруулах учраас аль нь нөгөө тэрийг мартах гэж бүр амар ноцтой л биш болвол за гэж өнгөрөөхийг бас хичээдэг. Тэгээд тэрнийхээ дараа нь харин ярилцдаг. Яагаад энийг би ингэж өнгөрөөж байгаа вэ? Эсвэл яагаад одоо ингэж тайвширч байгаа вэ ч гэх юм уу те. Асуудлын гол нь юунд байв гэл. Ер нь жоохон тийм нэг ярилцах дуртай хүмүүс л те. Одоогоос нэг 10 юм уу 20 жилийн өмнө байсан цэнгэлд одоогийн цэнгэл ер нь юу гэж хэлэх вэ? Нэг зөвлөгөө, нэг амар зөвлөгөө хэлвэл юу ярмаар? 10 20 жилийн өмнөөсөн. Би бол ер нь тэгэл нэг ээжигээ битгий загинжил гэж хэлэх байсан баг. Би ч юм бол айгүй тийм ээжигээ айгүй загнадаг. Тэгэл ээжтэй айгүй тийм хатуу ханддаг. Ер нь ойр дотныхоо яг юм нөгөө найс нөхдөдтэй гайгүй хэрнээ өөрийнхөө одоо яг гэр бүлтэй айгүй тийм хатуу хандчих гад байдаг төрлийн юм баггүй юу? Ер нь ингээл тэгсэнгүү, ингэсэнгүү гэл айгүй нөгөө нэг та нар одоо жишээ нь ээж аваагаа том хүн байж ээж те намайг ийм байх хэвээр байтал ийм байлгасангүй, ингэж өсөх хэвээр байтал ингэж өсгсөнгүү те айгүй их нөгөө нэг юм олон хүүхдүүд дээ шүү дээ яг тийм хүүхд байсан байхгүй юу. Тэгээд одоо нэг 20 жилийн өмнө бол яг тэгж л хэлсэн. За бити ээжигээ угаасаа чи ч гэсэн ээж болоод те яг л энийг ойлгоно амьдрал амар хэцүү гэдгийг ч ойлгоно. Угаасаа давах зүйлүүд байна, давж чадахгүй зүйлүүд байна те. Тэр болгоо угаасаа ингээд хүн болгоно бараг шахуу адилхан байдаг учраас чи зүгээр одоохондоо чи жоохон учраас л чи ийм сааг байгаа маа л гэж хэлсэн. Арайд энд саагч шил гэх байсан байхгүй. Тэр нөгөө айлын дондох хүүхэд бас аягүй тийм байхгүй. Би ч одоо айлын дундах шүү дээ. Яг айлын дундах. Цэнгэл дундах юм уу? Тий айлын дундах байхгүй юу. Тэгвэл ингээ яг айлын дундах хүүхэд байдаг зүйл гэж аахгүй тэр. Аав ээж нь болохоор томьёо том юм тий хөөрхий. Баг ингээ гутаа дундах хүүхдээ ерөөсө өгч байгаа хайр нь угаасаа тэр бүр ингээд бүр судалгаагаар батлагдсан гэж байхгүй. Дундлах хүүхдийгээ болохоор энэ угаасаа алдахгүй гэдэг байраас аягүй сони хардаг гинэ. Ахтай дүүтэй энэ угаасаа алцахгүй гоо яг дундах хүүхдийн өнцгөөс харангуйцтай нэг бол ахыг хайрлал нэг бол дүүг хайрлаад байгаа юм шиг санагдаад ерөөсө битерт ирж байгаа хайр нь айгүй нөгөө хоёрыг одоо бага юм шиг санагдаад айгүй барьцж эхэлдэг. Айгүй барьцаал
та ингэхгүй намайг тэгсэн яагаад гэдэг дөөтийг өөрийгөө арьцуулж ирсэн. Айгу тэгдэг. Бас тиймэрхүү юм бол тийм байсан бах гэж боддгийг өөрийгөө айгу. Тийм. Гэтэ би нэг амар учиргүй тэгж харьцуулна гэхээс илүү ерөөсөө одоо нөгөө намайг ингээ баг хайрлж гин те та надад анхаарал тавихгүй гэхээс илүү зүгээр л ээж бол ээж шиг те ийм байх ёстой гэдэг тийм хүүхдээсэн байхгүй. Одоо аав бол аав байх ёстой те хувь хүн байж болохгүй. Яагаад ингээд аав байж ингэж байгаа яагаад ээж үжиж ингэж байгаа гэдэг юмдыг амар их ингэж ярьдаг. Тэгэл одоо жишээ нь намайг манай анги хүүхдүүд ийм хувц өмсөж явах надад ийм хувц авч өгсөнгүү. Тэгвэл яах гэж ээж болсон. Яастай. Гэдэг тийм хүүхдээс байхгүй. Тэгээд одоо тэрийгэ бодохоор амар ингээд яа одоо манай охин бас намайг ингээд ингэвэл би одоо яанаа л гэж бодож байгаа. Тэгээд тийм болохоор би эсвэл амар хичээдэг баг. Тэр нөгөө нэг тэгж хилүүлэхгүй тулд нөгөө бүх юмыг бэлдэж өгөхгүй бүх юмыг байлгах гал өөрийгөө бас ер нь хэд дахин илүү хүнд ачаа өөрүүлдэг гэх юм уу бас тэгж нөгөө буцаад нөгөө амандаа орохгүй тулд тэгж бас нөгөө амар хичээдэг баха ер нь. Тэгтэл ер нь хизээ нэг энэ цагт хэлгэл баг. Яаж ч өөрөжжийсэн угаасаа хүн тийм л амьд шүү дээ. Тэр үед нь яг амар ээжээс илүү бүр ер нь одоо бол хангалттай ойлгож байгаа. Ер нь хүнд ер нь амьдрал амар хэцүү байдаг юм байна гэдгийг. Хүн нэр хүүхдээсээ те та ээж байх ёстой юу? Өдөө манай ээж юу тэр үед бол тэгэж уйлах гэхээс илүү миний занг бас мэддэг. Энэ ингэж хийсэн ч гэсэн дотроо нэг юм боддгоо ч юм уу нэг тиймэр хүнөд боддог байсан болохоор тэр юм учиргүй амар тэрийг том уйлгөөл те. Гэтэ яг бүх юм дотроос юу очсон мэдгүй л байна л да те. Хэлэхгүйгээр зөндөл бас шаналдаг л байсан баг та. Би хичээе даач гэж боддог л байсан баг. Өнгөрсөн үе рүүгээ очиод өөрийгөө одоо үнсээ давмаар байсан үе чи одоо хэзээ вэ? Одоо юу гэдэг нь хамгийн мундаг одоо тэр үед нэгтэй хүмүүс нэг урам хайрлаагүй. Гэтэ нэг тиймэрхүү юм ер нь бодчихоогүй юм шүү дээ. Хүн ер нь дандаа өөрийнхөө би тийм алдаа гаргаж исэн, би тийм л мяа байж тэл гэж дандаа боддог юм шүү те. Өөрийгөө ямар мундаг байсан гэж нэг бодохгүй байсан. Гой сайхан юмнууд. Нэг хүмүүс уулын хүмүүст хэлмээр байдаг те. Тэгсэн чинь нэг хүмүүс мэддэггүй тэгсгээд нэг өнгөрцөн. Тэгээ болон чи айгу мундаг байсан. Тийм. Би ч айгу монгол хэлнийхээ хичээлд айгу сайн байсан юм аа. Тэгээд гэхдээ юм сонин заяо. Яагаад чи манай багш нар ерөөс намайг сайн гэж боддггүй. Яг зүгээр сайн лаг гэж бол бодохгүй зүгээр яг сайн да гэж боддог ч юм уу тий. Гэтэл тэгээд би нөгөө нэг тэрийг ингээ батлагыг аяг их боддог байсан аахгүй би ингээ баталчихсан, харуулчихсан гэдэг. Тэгээд би чи нэг монгол хэлний олимпиадад орсон юм аа. Тэгээ олимпиадад ороод хотын олимпиадад ороод хүрэл медаль авчихсан байхгүй юу. Тэгэл тэр үед л манай багш нар за ингээд сайн байж болох л байсан. Бас байж болох л байсан байж юм уу тий. Тэгээ нөгөө анханасаа эсвэл би хүүхдийн нэвтрүүлэг хөтлөөл ингээл учиргүй амар хичээл ном гэхээс илүү хөвчлэн нөгөө нэг телевиз дээр миний ихэнх өдрүүд өнгөрч идэг те. Тэгэл нөгөө нэг чөлөөт цаг мод маань дандаа нэг юм урлагийн холбогдолтой юмнууд ингээ өнгөрчдөг байсан болохоор ч тэр юм уу энэ их гайхгүй дээ ч юм уу нэг тиймэрхүү юмнууд боддог ч юм уу. Багш нар нэг найдвар тавьдгүй ч гэх юм уу. Эсвэл угаасаа тэгээ энийг ингээ оруулъя гэхээр угаасаа энэ завгүй болчихно гэдэг ч юм уу те. Тиймэрхүү бодлууд байдаг байсан юм болов уу? Мэдгүй дээ нэг тийм үнэлдэггүй байсан шүү. Цэнгэлийг санаж нөө хүүхдийн нэвтрүүлэг хөтэлдэг байсан. Үндсэн телевизээр гардаг байсан. Тийм үү? Үндсэн телевизийн цоглог төлбөр. Цоглог төлбөрийг тийм шүү дээ яг үндсэн. Амар хөөрхөн ингээд үсээ боочдаг тий. Би чи бүр асар олон жилээс. Хөөрхөн охин байдаг гэж лээ. Одоо яг ингээд сая ингээд цоглогыг хараад ингээд харж яг тэр дүр төрхөө ингээд шууд тэгээ хүн бас их тийм амар өөрчлөгддөг юм ээ тий багийнхаа төлхөөс тий. Гэтэ тухайн үеийн хүүхдүүд бас аягүй сайн мэддэг шүү дээ. Чи тийм нэвтрүүлэг хөтэлдэг байсан тий чи тэгдэг байсан тий. Угаасаа бидний үе чинь зурагт маш сайн үздэг байсан. Тэгэл яг гардаг ганц гоё хүүхдийн нэвтрүүлгийн цоглол байдаг тий. Өөлн тэгээд даханд ч санчаар гаргийн хөтлөгч бас байж шүү дээ. Тийм үү. Тусдаа телевизтэй. DBS дахны DBS телевизийн хүүхдийн санчаар гаргийн гэдэг хүүхдүүд. Сайн мэдсэнтэй санчаар гаргийн. Тэгээ хүүхдийн нэвтрүүлэг хүмүүс яг юм байна ярьтаа заяа. Тэгээд нөгөө би нөгөө кино тоглох гол тэгсэн чи болдоох наа. Одоо чи над хүүхдийн нэвтрүүлгийнхаа манераас дандаа ингэж яриад байгаа юм гэсэн. Тэгээд ингээд ингэсэн чи ингээд үгүй тэгсэн нөө гэдэг ингээд ингэж ариунаач гэж яг толгоо ингэ би ч анх ингэж байгаа шүү дээ. Тэгээд ингээд сайн мэдсэнтэй санчаар гаргийн хүүхдийн нэвтрүүлэг би нэг удаа дугаараа тэгцэл арчил хийдий. Бяцхан шав. Сайн уу чи
онцлогдөг оо. Тэгээд гэхдээ манай үндэсний олон нийтийн телевизийн хүүхдийн редакц чинь хүүхдийг бас аягүй гоё хөгжүүлдэг байсан. Одоо бид нар ингээд зүгээр нэг хүний өгсөн юм уншаад байхгүй шүү дээ. Өөрсдөө та нар юмаа олох хэрэгтэй. Өөрсдөө зочноо олох хэрэгтэй. Өөрсдөө одоо жишээ нь энэ нэвтрүүлэгтээ нөгөө дунд ангид ороод эхлэнгүүт энэ дугаартаа та нар ямар сэдвэр хиймээр байна гэж жаад ингээд суулгаж байгаа зохиол мохиол бичүүлдэг зав. Нэвтрүүлгийн зохиол бичүүлээд асуултууд энэ өөртөө бичээд тэгэж бүр юм гоё бүтээлч ханддаг байсан шүү дээ. Тийм бол. Манай ток шоу зүгээр хүүхдийн үлгээс аваад өөртөө ч авч чадахгүй. Энийгээ бичиж суугаад чадахгүй. Тийм болохоор цоглог бас ингээд амар хүүхдэд төрдөг байсан юм шиг. Тэгдэг. Хүүхэд сэтгэдэг байсан учраас. Тийм шүү дээ. Одоо тэгээд одоо жишээ нь Үлсэн ах чинь цоглог хөтөлбөрийнх. Одоо энэ нөгөө юуны ерөнхийлөгчөө юу лээ? Магазрын. Тий, тамийн газрын. Тэгэнгүүтээ энэ Барсан ах чинь бас жүжигчин Барсан ах чинь бас цоглог хөтөлбөрч хийдэг байсан. Тий. Цоглог студид бас байсан. Темка ах байсан. Цоглог студ чинь болохоор нөө Сархуу багш гэдэг арай өөр тустай. Тэгэнгүүтээ тэд нар бас Монголээс дээр ирж бас хүүхдийн нэвтрүүлэг хөтлөг хөтэлдэг байсан. Тэр хоолой чи Темка ах штэ. Өөлөн тэнгэрийн чөлөөгөр аялаа. Тэр дуу юу тийм үү? Тэр чи Темка ах юм боржгоор өстэй. Тэр доолж аваа бичлэгээд зүс. Өөлгөрийн аалан бай. Ангарагч байна юуны оранждээс ангарагч чинь жишээ нь хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч байлж шин. Тэгэл ингээл аюу их хүмүүс бол энд их хөгжөөд явсан байна тий. Өөрсдөр нь баахан хэлбэлцэн ч одоо өөрсдөө хөгжүүлсэн. Тий. Тэгээд аюу сайн хөгжүүлсэн. Би бол үнсэл эцэд их баярлалаа шин. Шоуны хамтран ажиллагчаар Бөөндө Карго. Хүмүүс ингээд таныг цэнгэл өстой нэрээ тэрэндээ аягүй муу баха. Тэрийг чадахгүй баха гэж боддог заа. Хүмүүс тэгж боддог. Гэтэ үгүй би тэрийг бол амар сайн чаднаа гэж боддог. Тийм юм юу гинэ. Аягүй сонирмаагааз. Одоо жишээлбэл намайг хүмүүс эзэж бүх барилдана гэж бодож байгаагүй байхгүй. Тэгээ би ихтэй барилдсан тий нэ. Гэтэ би бол ер нь Жэрийг угаасаа анх хараад энэ нөгөө өөрөө угаасаа багасаа эсвэл аягүй олон хүмүүстэй ярьцлага хийсэн болохоос тэр юм уу? Ер нь хүнд мэдрэмж өгдөг байхгүй. Энэ угаасаа одоо бүжгэлдэг. Тэгээ дээрээс нь амар юм болчихлог юм спортын гимнастик ч юм уу хийдэг байх төрлийн ийм төрлийн хүн гэж би бол чамайг шууд л боддог байсан. Шууд л угаасаа мэдсэн. Ер нь бол тэр талаар ер нь өөрийгөө хөгжүүлж исэн хүн байна да ч юм уу тий. Одоо жишээ нь хүний юг хараад энэ бол жишээ нь дуулж исэн хүүхдээ байна. Эсвэл энийг хийсэн хүүхдээ. Ер нь тэр талаар нь бол би ерөнхийдөө биеийн одоо юуг нь хараад ерөнхийд мэднэ. Физикийг хараад гэх юм уу? Байдлыг нь хараад миний бицэг хэлээд. Чи орон гимнаст. Нөгөө нэг ингэж идэв. Тэгээ нөө модон морин дээр чинь болохоор спорт их шүү дээ. За би юу хүмүүс намайг ингэж чадахгүй гэж боддог. Мэдгүй одоо хүмүүс намайг магадгүй эсвэл нэг надад гэдэг амар магтах, өөрийгөө амар магтах ч юм уу эсвэл би тийм чадна гэхээр юм жоохон бага л юм байна. Окей байгаа. Мэдгүй тийм үү? Хүмүүс намайг юу гэж боддог юм бол та юу ч чадахгүй байгаад би чинь нэг тийм амар гоё мой дуулдаг бай зүгээр алдаг. Зүгээр л дуулдаг. Тэрнээс ш бүр амар чиста гоё дуулдаг болдог гэж бол хүн хэлэхгүй. Чи бол тэгтээ бол маралжангаагч бол үзүүл үзэн тий. За болоо штэ. Жэри л үзэх баг. Жэригс чи тийм онцод толгордог ш. Мэднэстэй тий тэр. Би цэнгэлийг харах юм бол инх юм байна. Цэнгэлийг хараад хүмүүс ингээд загвар магвар цэнгэл бол ранвей бол алхах нэрнгээс амар гоё хөлтэй тий. Би нэг Софигийн рекламыг хараад яг тухайн үед чинь би яг л тэгээд нэг кинон тоглоод тэгэж кинон тоглоод байсан байна. Тэгээд би нэг найз болцсон. Тэгээд нэг Софигийн рекламыг амар гоё алхаал хөлнө гэлээ. Би одоо яг тэрнээс хашааг тийж бодчих. Ранвей алхаал загварыг одоо юм жижиггүй нөө. Манай зөвсөл яг тий бас жижигхэн харагдахгүй. Одоогийн байдлаар бол ерөөсө хөлмөл бол бүр алхах ямар ч юм боломжгүй. Дасглаа ихтүүлж хийгээд булраад бүр энэ болчин тэр ч ихтэй амар хүндөр. Физикал ашиг үзснээс хойш ер нь дасгалаар орсон. Үгүй гэхдээ тэрийг үзээд нэрнгээсээ баг нэрээ дахиад дасглаа дахиад бүр ингээд хүчтэй болъё гэж ерөөсө мэдрэмж төрүүд идэг болчих. Ямар нэгэн спортод урд нүхтэй заавал байх хэрэгтэй байна л гэж бодоос. Одоо яг би бол ер нь сэлж чадна. Гэхдээ нөгөө одоо зөвхөн мэлхий сэлж байна. Удахгүй даллаж сурна. Ер нь сэлэхт бол би жоохон өөрийгөө гайгүй аяастай гэж боддог. Ер нь чадах бах. Ер нь янз бүрийн сэлтүүд би бол сурч чадна. Би уул би өөрийгөө лаг бүжгэлдэг гэж боддог байсан. Тэгсэн чи гоёлын даашинц дээр
Тэр чинь нөгөө нэг 10 жилдээ л урлагийн үзлэгтэн угаасаа бүжгээр нь дандаа орж байгаа юм чинь. Тэгэл өөрийгөө бүжгэлдэг л гэж бодож байгаа шүү дээ. Тэгсэн чинь яг гоёлын даашинз дээр нөгөө тэр чинь бүжигтэй дуутай кино шүү дээ. Нөгөө ансамблд нь орол бүжлэх гэсэн чинь зөрөөдөд. Тэгэл за би тэр цагаас хойш ер нь өөртөө бүжиг тал дээр амар ихтгэл болсон. За би бол ястай бүжиг тэгээ би эзээч одоо Jeremy TikTok хиймээ гэх тэгэхээр бүр ингээд дотроос ингээд айц төрөөд юусэн шатахгүй тэгээ. Манай зал 2 татсны дараас бол амар бүжиглэн. Ер нь тэр үед нь ингээд гардаг үнцөдлөөр ингээд доошоос удаа доороос амар сайн бүжгэлдэн шүү дээ харин. Доороос нэг юм татаж гаргаж ирэл. Манай нөхөр бас өөрийгөө айгуу дажгүй ер нь сайн бүжгэлдэг гэдгийг. Тэгэхээр бас цэцэн аавгаа дуурайсан биш магадгүй. Цэцэн бол айгуу сайн амар эвсэлтэй шүү дээ ер нь тийм. Амар эвсэлтэй. Тэгэнгүүт би хүмүүс аавгаас хоол хийж чаддгүй гэж бодож мод. Би ер нь жоохон нэг хутга барихаараа жоохон тийм өвтэй бол биш байхгүй юу. Одоо ингэ намаа ингээ юм хийж байгааг харах юм бол иш энэ одоо гар уруугаа авчихдаг юм харагдаж магадгүй. Гэтэ би бол хоол айгуу сайн гэж өөрийгөө бодож байна. Хотел бууз хуушуур хийн тэгэл мандуутай ногоотой шүл хийн пүнтүүцтэй орон хийн ванитэ талхтай бааштай тийм. Гоё. Тэгэл тари хийн гуляш эдэн бид нар бол өглөө хамгийн гоё нь маань цингэл бас ширээ их гойдсан тий. Тийм тэр тал дээр нэрээ бас авьяастай юм байна. Нэр марч ширээ айгуу гоё. Монгол хэлэндээ сайн. Би одоо хэлэндээ сайн юм чинь бусад хэлний хичээлүүд сайн байх шууд. Яг ч бас яг гайгүй. Гэхдээ бол нөхрийг бол гүцэхгүй. Манай нөхөр бол яг хэлний тал дээр яг одоо нөгөө аялгууд байдаг шүү дээ. Тэр тал дээр бол аюу авьяастай. Яг англи, солонгос, хятад гэл нөгөө учиргүй амар хятад хэлний дүрэн мэдгүй ч гэсэндээ зүгээр яг ингээд худлаагаасаа хятадаар яргэвэл амар сайн ярина. Тийм дуудлын тийм авьяасаа айгу. Худлаагаасаа хийн ч ярьж байна. Би одоо чинь худлаагаасаа ярьж чадахгүй гэдээр. Тий. Одоо яг хятадаар ярьж байгаа юм шиг яг ярих чинь амар хэцүү байхгүй. Яг чи ихнээсээ яг хятад хүн ярьж байгаа юм шиг. Гэхдээ яг хятад хүн яриул хятадаар ярихгүй гэдэг нь ойлгож шүү дээ. Манай охин бас тэр тал дээр айгу мундаг. Цэнгэл Юу миний адлаар бол худлаа хэлэхдээ амар мөөш. Тийм үү? Айгу нийлдэл энд work гэнэ. Чи худлаа хэлэхдээ сайн уу? Би сайн шүү. Зүгээр шууд яг сийхгүй дээ. Цогтой сайн уу? Мэдгүй. Яавцгүй. Тэгээ цогтой болоо зүгээр яг ингэн нэрээ гээл ингээ суугаад байдаг тийм. Мэдгүй. Мэдгүй бас. Яг бүр амар энэгээр толуул тэгэл одоо гарна шүү дээ. Хоглын бүр яг ингэж инхнээсээ яг үнэн юм шиг худлаа ярина гэвэл худлаа ярьж чадах бах. Тэрнээс биш яг ингээд хүнд зүгээр яг амьдралын үед те худлаа ярихаар баригдаад идэх юм ер нь. Ер нь их баригддаг юм байна өөрийгөө бодлоо. Амар эргэлтэл ингээд. Тэгэхээр одоо гэхдээ бас айгуу сайн ер нь юу яаж явах хэрэгтэй юм бэ те. Худлаа ярьж. Үгүй нэг хэрэгтэй биш ээ. Нэг хэрэгтэй биш байгаа хүний амьд хэрэгтэй юм бэ гэж би өөрөө. Шоудтай яаж ийна? Пив ууж гин үү? Вайн ууж гин үү? Хэл минь. Затаа ууж гин үү? Үгүй одоо тэгээд шоудахтаа юу? Шоудахтаа болол тэлстэй юу л ундав. Одоо гэхдээ нэг пив ууя гэж бас уг нь бол пив уудаг гэсэн тий. Одоо нэг пив ууха болоод шиг тэрний оронд зүгээр жоохон хатуу юм ганц татдаг ч юу баар тэрэн дээр юм уу гэж бодсон. Гэтэ оюутан багтаал айгуу тийм хатуу юм сайн удаг гэсэн уг нь бол. Тэгж чаад ингээд зөөлрөөд тэгээд одоо буцаа сайжирч байгаа. Одоо буцаад жоохон хатуу юм. Гэтэ бага хэмжээгээр Юу н одоо ингээ хүн чинь ерөөсө би ямар хэмжээнд болдог вэ те би яг аль шатанд очиж зогсохгүй гэдэг мэдгээ одоо ингээ мэддэг болчихсон шүү дээ өмнө ч юм мэдгүй тэгэл те хамгийн амар шоуд юу исэн бэ гэсэн шүү дээ мэдгүй та хамгийн амар шоуд л та юу л амар шоуд яг шоуд болохоор угаасаа л яг зорж байгаа юм чи бид нар чинь яаж яхад хүүхдтэй те тэгээ тэнгуут чинь за яг л гарыг л одоо жишээ нь мишап дээр яг ярих юм бол за хүүхдээ орхино хүүхдээ орхиж юм чи юу зүгээр ах те ээжэд аваачиж өгж байгаа л бол заавал нэг чанартай ах шиг сайхан гарна гээл тэгэл яг төлөвлөөд гарч байгаа хүмүүс чинь зүгээр нэг 2 гэж гэртэл аваарч ирэхгүй шүү дээ чинь хит хитний шатаад амжиж тэгээ нэг 5 6 гээл үүрээр сайхан наргадчих хоёлоо тэгээд лорч ирсэн да манай Рикити охтууд бүр ийм групп нээж байгаа амар шоуд шүү дээ нээж шоудч нэг удаа бүр зорж нэг л удаа шиг шоудж утсан маргаашийн нарлуу хамт аялах групп нээж байгаа тэгээд тийч бас нэлээд олон раундтай тий тэгээ бүдэр бүр яг тэгж нэг ингэ солонгос чиг нэг л удаа тийш шоудсан ресторанд уулзаад юм идээд караоке ороод бар ороод тэгээд тэгэхэд бид нэр хөхөөлцөө тэгээд яа ингэ явж байгаа. Өглөөний нарыг KFC тараад
Гэтэ би бол KFC-д байгаагүй. Би тэр үед бол ихтэй SMS чаахгүй. Эднэр KFC орсон л хэлээ. Тэндээс боо юм болсон гэсэн. Зинхийг болгочоод KFC орсон. Тэгээ дуудлын жолоош молоош дуудаа. Дуудлын жолоош дуудаа. Нөгөөхөө баахан шоглоод яасан дээ. Нэг тэгж амар галзуурхаар чинь тэгээд доктор ч юм амар галзуур. Та нараас амар галзуу юу гэнэ. Би тэд бол одоо зүгээр нэг студент ч юм уу тийм ингээд нэг яг суужл ингэж уунах хүсэж одоо тэгж яг тааж бас тэгж болохгүй шүү дээ. Энэ ч огтуд шүү дээ тийм. Тэгээд хүлэн зөвшөөрөгдөд тий. Тэгээ явж байл сонин гэж юм. Яа ингээд мэдгүй одоо бид хэд бол нэг баар нэг ихлээр ресторанд ороод тэгээд ингэж явна гэж байхгүй шүү дээ. Хоолоо. Тэгээд нэг л одоо тэгш хоол дууд чинь уух юмаа ч хэлтэл дууд чинь тэгээд сууч. Тэгээд суугаал. Би тэгэл одоо бас ингэж боддог байсан байхгүй юу? Одоо ингэж хүн ингэж жишээ нь тий намайг ингэ пи уужихыг хараад ч юм уу ямар заваа энтер гэл тий согтойж юмжиж маяг тэгж боддог байх гэж боддог ч үгүй мэл шүү дээ. Нэг хүн над руу бичээд тэгсэн чинь тэр нь болохоор Мишагийн найзуудтай тэр нөгөө хүүхдийн зуугийн доошоо ордог кейсийн газраас ахгүй нэг найзах нь. Тэгээд нөгөө тэр үед чинь нэг юм бэлтгэлийн үнд өвдөж юутэй ч хэлээд гараад ирсэн. Тэгэл ингээл яг ингээл доошоо ноороос амар ингээл бид нар чинь нөгөө нэг тэрийг хааж гал дуулж болол өөрсдөө тооцохгүй болол алдаг байхгүй юу. Тэгэл тэгсэн чи тэнд байсан хүн бүр амар л гой саргсан шиг байна. Тэр ингээл согт байгаа. Ямар хөөрхөн согтсон юм бэ гэж над руу амар охин бэ. Юу тэгээд ямар гойд нөхөртөө ямар гоё юм бэ хоёр бүр нэрээс та нэр ямар амар биэнд хайртай юм бэ гэж юусэн амар л хайртай харагдсан юм шиг шүү дээ. Бүр айгвал тийм нэг гоё л харагдсан юм шиг лээ. Гоё уудаг юм байл гэсэн намайг. Тэс муухай үед байна тий. Бөөлч үед бол байгаа шүү. Тэгж гоё уух юмсэн. Ямар уух юм байна шүү дээ. Тийм гоё жаргалтай харагддаг. Ямар гоё уудаг юм бэ гэдэг. Хүнд бол ерөөсөө л нэг муухай харагдаад суугаадах юм. Тэгэхдээ бас одоо ч манайхан ч бас гоё болчихжээ тий. Учиргүй амар энийг юм гадуур шоудал явчихын гэхээс илүү сайхан стрессээ тайлж штэ гоё л ээ штэ гэл ингээд нэг юм хүлэн зөвшөөрдөг болсон байгаа штэ тий. Байдгал нэг зөвл штэ гэдэг тийм үзгээс аягүй хардгал болсон юм лээ. Харин тийм байлээ. За тийм л байна да. Тэгжэл уудаг та. Яг тэр яг одоо яг тэгмэр үе тэр ямар гоё юм бэ гэд тэрийг яг ойлгоод яг тгийхээр яг нөө би дийлэхгүй юу маань шүү дээ. Яг одоо хүндээ уухаар яг уугаал ингээд үнэхээр гоё шүү. Амар гоё тий. Стаалын нэр үнэхээр юу ч намайг зогсоохгүй би зүгээр үүсээд л тэнийг болно гэл. Яг гарыг ихээр яг яалч юм маргааш зүгээрс хамаагүй өвдөд нэрээ тэгэл бүр хамаг ажил зогсоод уцтаа ураа тэгээд өглөө бос юмаа бүртгэхэд ёо. Харин тийм хүмүүсээ ч одоо нэг ах эгч нар чинь одоо уухаа байсан уухгүй муухгүй одоо гарсан марсан гэдэг чинь зүгээр л биеийн дийлхэ болол тэгэл ер нь амьдралд нь ажил нь тий эрүүл мэндийн нөлөөж чухал санагдаад тэгэл гардаг юм байлээ шүү дээ. Би дийлхэ болчих юм байлээ шүү дээ. Тэгээс нэг учиргүй амар ухаан ороод тий ухаан ороод одоо тэрийг жигшээл тий гэхээс ядраад байдаг байхгүй тий. Ядраад маргааш нь бодохоор ядраа цаа байл юм байлээ гэртээ чи. Одоо хамгийн сүүлд хинээс хамгийн гоё үгийг сонсов? Хамгийн сүүлд үү? Нэг бол хинт хамгийн сүүлд гоё үг хэлв? Хөөх өстой мэдгүй. Мишата ууж явах та. Юу нэг гэхдээ сүүлдээ тий. Юу гэхдээ нэг тийм одоо ингээл жишээлбэл одоо бид нар ингээл найзуудаараа ингээл уулзсан шүү дээ. Уулзсан ч гэсэндээ хизээч одоо нэг амар юм муу мухаа юм яриа л те. Эсвэл нэг амар шүүмжлээл те. Чи өстө тэгж чадсангүй, чи ингэсэнгүү гэхээс илүү чи өстө мундаг байсан. Тэр үе чи өстө гоё харагдчихсэн шүү. Чи дандаа тийм байсан шүү гэл. Айгу тэр талаас нь одоо ингээл ярьдаг. Тэгэнгუутаа энд тэнд хүмүүстэй таарлцсан ч гэсэндээ яг гоё байгаа юм би л авдаг. Үнэхээр гоё харагдж байгаа үнийг бол чи ямар гоё харагдаж байна. Чи ямар гоё тиймтэй юм. Чи ямар гоё юмтай юм бэ гэл айгу их тэгж хэлэх дуртай. Ер нь. Тэгээд тэрийг ингээд тэр хүн мэдээсэй гэж байг их боддог. Тийм болохоор тэр юм нэг учиргүй хамгийн сүүлд хизээд хүнд тийм хийсэн бол гэхээс илүү ерөнхийдөө бол хилдэг. Ихэвчлэн ер нь эмэгтэй хүмүүс айгүй их тиймэрхүү хэлдэг юм. Айгүй шууд танихгүй ингээд хүнтэй одоо ингээд анх удаага уулзсаа тэр хүн ингээд амар гоё инээдэг юм. Хөө чи ямар гоё инээдэг юм аа ингээд зогсож байгаа байхгүй юу? Жишээ нь нөгөө шууд чи ямар гоё үстэй юм бэ тэр ингээд. Тэгээд нөгөө нэг хүнээс гэх юм бол одоо тэгэл мэдхгүй тад нөхөр мэл их гоё өгнүүдийг хэлт юм байна да. Дандаа л ер нь тэгэл хөөрхөн сайхан одоо үнэнч модлаач юм. Чи өстэй хөөрхөн чи мэстэ жолооч сте кино би одоо тэгэл одоо би кино юм байна да. Жолоо ингэж дууддаг байхгүй намайг.
Чамаагүй. Өгч нөө. Янчлаа жоолё гэж боддог. Чи ихнэрээ тэгж дууддаг юу? Роза маса гэхгүй юу? Үгүй шүү. Тэгтээ байна. Тий, жолоо гэж дууддаг. Бид нар чинь тэгээ жолоо ингээд. Тэр нэгтэй анчлаа жоолё гэж байгаа биш зүгээр л жолоо ингээд. Өөрөө нөгөө манай нөхөр чинь айгу одоо чам ч гэсэн тэгээ чамтай жоохон суухан бол шууд өөр нэг нэр өгнө. Угаасаа тийм хүн баггүй юу? Тэгээ Жолоо тэгээ зөндөө хүмүүс өчнөө сайхан үг хэлээд байгаа чинь нөхрөөс нь өөр хүн амт зөрүүд юм хэлэхгүй нэ тий. Хэлээ Хэлэхгүй аадлаа хэлнэ хэлсэн тэгээд тэгэл хүн нөгөө нэг чи гоё ярьж юм хаа чи ч гэсэн л гэдэг үстэй ер нь тий. Яг тэгж тэгж л хэлж байгаа шүү дээ ер нь бол. Саяхан бид нар 2 хоногийн уулзаад нэг нэгэнд аягүй гоё хэлсэн шүү дээ. Тэрийг мартсан. Тэрийг яхаа нөгөө нэг тэр чинь угаасаа л бид нар тэгдэг гэдэг утгаар хэлж авч байхгүй юу? Байдаг л юу. Хай нэг төгөлдөг зүйлээ шүү. За амьдралынхаа одоо энэ үе хүртэл одоо хамгийн одоо хамтдаа тэгээ чихэрлэг байсан үеэ нэрлэхвэл хэлбэл чихэрлэг. За ямар ч гэсэн эхний ээлжинд бол яг тэр нөгөө нэг сайн амьдрал минь боолингрын энтер тоолоо. Яг нэг гоо нэг өөртөө нэг хүн амжилт мэдэрдэг шүү дээ тийм. Би нэрэл би бас чадах ч юм болов уу гэдэг нэг гоё урам зориг ороод яг сайн амьдрал минь ажилласны дараа би бүр амар сэтгэлээр унсан байхгүй. За би стаж чадсангуу те би бүр ямар мяа юм бэ гэж өөрийгөө бүр амар голоод мэдгүй зүгээр л надад тийг санагдаад би амар муу байлаа. Би бүр илүү уг нь сайн байж чадах байсан ингээл. Тэгээд боолингрээ тоолсны дараа болохоор бас нэрэж бич болох ч юм уу? Яг тэ тэгээ бас болох юм шүү дээ зинглээ гэдэг нэг тийм гоё юм хүнд нэг мэдрэгддэг шүү дээ болж штэ гэж. Тэгээд эрхэн болгож өгөөч энэ төр гэл ингээл яг нөгөө нэг би тэгтээ өөрийгөө айгу хацтай гэж боддtii ер нь. Нэг одоо учиргүй мэрэгжлийн сургуулийн дээр төгсөөгүй ч гэсэндээ зүгээр л яг орох хэвээр юмнуудаа ингээд ороод явцсан. Тэгээд тэд нар нь яг одоо тухайн үедээ азар бас дээрэс нь мэдээж зөндөө олон юмны тохироо бүрдсэн л ах л та. Тэгээд тэд нар айгуугаа амжилттай болоод явцсан тий. Тэгэл одоо өнөөдрийн маань амьдралын бас нэг юм одоо суурь вэ штэ тий тэр чинь. Тэгээд хүмүүс намаа мэддэг болцсон ч гэдэг юм уу. Тэр талаараа бол магадгүй би жирийн л нэг хүн байсан болвол айгуу тийм азтай болохоор ч тэр юм уу ингээд амьдралаас гоё юмнууд өгсөн ингээ аваа яваад идэг. Тийм төрлийн хүн гэж өөрийгөө бодтыг. Тэгээд хоёрдугаар талхлаараа бас нөгөөтэйгээ танилцсанаас айгуу гоё байсан. Яг тэр үед нөгөө ингээ эргүүлүүлээл те ингээл одоо нөгөө эмэгтэй хүн гэдгээ мэдрээл те нэг тийм гоё тийм найрагдаал тэгэл гоё хайрлагдаал тэгэнгүүт айгуу гоё санагдаал те өөрөөрөө бахархаал. Тэр чинь 3-р талхлаараа яг түрүү нөгөө чи хэлсэн шүү дээ. Охиноо төрүүлж яхад юу ч мэдэрсэн мэн. Яг л нөгөө ингээл болчтын бахта гэдэг юм бахарх сэтгэлээс төрсөн. Би амар хэцүү гэж бодсон. Гэтэ хэцүү байсан ч гэсэндээ би даваад гарч чаддаг юм биш үү? Ингээл ээж болчлаа шүү дээ би гэдэг бас нэг гоё юм бахарх сэтгэл яг хүүхдтэй болсны дараа нөгөө амьдралын нөгөө өөрөөр мөчүүдэд би яг аваад исэн байна л да. Нэгдүгürt яг өөрийнхөө хувийн карьерийн хувьд айгу гоё ингээд амжилт мэдэрсэн чихэрлэг үе маань тэр байж, хоёрдугаар талхлаар яг хайр сэтгэлийн хувьд те мэдэрсэн гоё чихэрлэг үе тэр байж, гуравдугаар талхлаар яг нөгөө ээж болж өөрчлөгдсөн тэр үе бас гоё ингээд чихэрлэгээр мэдэрсэн тэр байж те. Одоо тий хоёр хүүхдээ ээж болсон. Хүү охин хоёртай юу бодох вэ те? Амьдрал сайхан л байна. Сайхан байна. Тэгэл байр сууцаа солилоо, амьдрал ингээл гоё ингээл хөгжөөл дивжэл яваал ш. Сайхан хөдөлгөөн өөр шимийг авсаа тий. Цэнгэлэг нөгөө нэг бид нар Улаанбаатар би чам таартай кинон тоглож байхад цэнгэл яг тэр үед нөхөртөөгөө болцож эхэлжсэн байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө одоо тэр Улаанбаатар би чам таартай чижсэн нөгөө анхаа, буйна, лууя заяа. Дандаа нэг илий гараад. Бүр дандаа илий бид нар нэг байранд хамт амьдардаг гэсэн байхгүй юу тухайд. Тэгээд цэнгэл ингээд зурггүй өдрөө ингээд Батушка ах би цэнгэл мэдрэ ингээд бид бөөнөө ингээ хоёр өрөө байранд хамт амьдардаг гэсэн. Тэгин гот цэнгэл өнөөдөр би зурггүй гэсэн ингээд уулаан дупл өмсөд ингээд сандал өмсөд ингээл мини ийм улаан плаж өмсөд гарын заяа. Тэгэл би тэд цаашаа зурагтаа тэгин гот лууя цэгэлэгчтэй хідээ болцохоо даглыг марна. За байлаа шүү дээ. Тэр үед чи нөгөө гайсан тоглолт үзгээ гарсан шүү дээ. Тэгээ чи ер нь бол тэгээ нэг хоногор ч өөрөөр ирдэг байсан байхгүй юу? Нөхөртөөгөө ингээд танилцчихсан байхгүй юу? Хайчсан ингээд цэнгэлэгч гэлсэн өдрөөр тэр үе бол үнэхээр бидний бас нэг үнэхээр жаргалтай. Тий, жаргалтай. Манай лууяч бас инээцтэй шүү дээ. Нэлээд аав шүү дээ. Цэнгэлэгч. Аха буйно ирэн тий бүр ёо. Алааны хаахт хоёр юм аашиг. Ахаа би урчист үнэхээр алааг баацх юм аа тийм. Тэг чи нөгөөд өгдөөс нэг. Тэгээ ахаа буйно хоёр бид нар ингээ өглөөний цай бэлдэж өгнө. Ингээ төгсөх ингээ мөнгө өгч чинь.
Тэгэл тэр яг ихнэр нөхөр хоёр шиг тий. Өглөө нөгөө шууд ингээл босоорой гэл ингээл. Босоорой сэрээрээ өглөөний цайны юм аваад ирээ гэж гараал өндөг аваад талах аваад орж ирэл тэргээ шараал. Тэгээ 0-тоо бид нар оочрдлоо нэг нөгөө 2 руу барьж нэг л 0-т байгаа шүү тий. Тэгэл нөгөөдөө эргэжтэйчүүд гэж 0 орохоос өмнө орохгүй байна. Зингэл ихж гараарай гэж зингэл усан дор. Зингэл ихж гараарай. Ятраас харлаа шүү гэж өгөөрөө. Одоо бодсноор үнэхээр аимшигтай хүмүүс тийм байранд 2 өрөө байранд. Тийм шүү дээ. Тэгэл батушка ах тий. Өөрөө батушка ах ч бол амар тийм юу штэ цэвэр цэнцгэр тийм маск санск тавиастай тий. Батушка ах чи яг эмэгтэй хүмүүс шүү дээ ерөөсөө ингэ. Баян ингээл маск тавиад тэгэл мэдөө гэл тий. Мэдөө юу төрөхчөө. Тий юу төрчээлээ ахнаа нааднасаа өгтөө гэж заяа бүр ингэ зүгээр авах шүү. Тэгэл заавал нөгөө бидний төрсөн эмэг төрчихчаал за ингэдэг үү тийм яа тий. Ингэдэг байхгүй гоо тий. Ойрныхаа маскыг төрхий өгтөө да. За маска тавья гэж амар тийм шүү. Бодолтой. Тэр ямар үе юм бэ? Барыг батушках чинь нааратаа өгчээсэн. Үгүй аль үеэс 2015 тий. 15 бид нар яг Сүйс төгсөөд тагта төмрөө анхаа буйна лууя төмрөө байна бас нэг юм гал тий. Би батушка ах бид нар дандаа ийм үсээ нэрчсэн байр гэж бодлоо. Яа. Төмрөө бас ингэ. Зүгээр 4 камер зоогоод амар reality show шүү. Амар reality show тий. Бүр ингэ энэ амьдч байгаа. Тэр одоо юу болж бөө тий. Бэрний хитэн давхардах шоу гэдэг зүгээр 4 камер нууцаар зооцсон байсан. Тэгвэл би тэгэл алах байсан. Тэгэнгუთ нөгөө нэг айгүй үүрээр ирж байгаа нь харагддаг байсан. Гараад явж өдөрж гайхаа. Үүрээр нь улаан дөвлөл орж ирээ. Хааж байгаа юм бол тоо гэж тэгэнгუთ. Үүрээр бол энэ тэнд юм үлмэн зүг. Айгүй цэвэрхэн гიშгэж гартаад ингэж гараад орж ирдэг үү. Ингээд ийм алхалтаар бид нар цэнгэл очсон. Тэгэл зураг мурганда тэгэл бас яа унтаал нүрэ бодуулаад унтангаа нүрэ бодуулаад тэгээ рекет идэр дээр ч гэсэн дээ. Ер нь тэгээ гэхдээ гоё шүү. Одоо би ингээл яг кино минанд орохоор эхлээд нөгөө нэг айгүй ингээл яа амар ядардаг гэл боддогс ахгүй. Одоо буцаад нөгөө тэрийг өгүүлэл эхэлт юм байна. Гоё штэ. Ер нь ядарчин гоё штэ гэж боддог даа юм чи. Гоё штэ. Миний найзтай амар гоё яг өөрийнхөө өсөжсэн тэр яг ийм одоо тийм эргэлттэй, сөрөгтэй кинонист хамгийн энэ цэнгэлийн дүр ямар ямар муухай дүрвэ гэж бодогдсон тийм дүр гаргах байхаа гэж бодсон. Ер нь бол би цэнгэлийг гаргаж чаднаа гэдэгт бол яг бүр 100 итгэж чинь. Үнэхээр миний бас хайртай гоё жүжигчнийг байнга л юм болгоод чи тэрэн тал чи энэ тал чи тэрийг таа чадна гэж хэлдэг. Айгүй гоё тэр уран бүтээлийг туудахгүй бас бид нар түргэнэ гэж хэлж байна. Ерөөсөө эргэлзэхгүй байна. Эр хүн болгож өгөөч гэд бас гоё кино байлаа. Тэр кино ер нь яагаад бас жон дутуу үнэлэгдсэн гэ кино гэж янз бүрийн явдаг шүү тий. Ер нь тим кино байлаа. Бас яг үзүүл бас их гоё кино шүү тий. Зохиол сайн зохиол. Энэ тийм сонирхоод үзээрэй. За тэгээд нэвтрүүлэгт маань ток шоунд маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Өөрийнхөө сайхан гоё ярилцаж гоё дотор байгаа ертөнцийн битэр болон үзэгчд гоё нээж өглөө гэдэг үнэхээр гоё байна. Бас би жоохон сероц юм болов гэж боддог байхгүй. Ер нь үгүй юм байна. Ер нь бол энэ хүүхд чиг юм хөнгөн өстэй хамаа намаагүй. Гоё гар байна. Гоё жооли байна. Жоолай. Мишэгийн мэдхээр жоолай. Миний мэдх цэнгэл. Ийм хүн байсан байна. За баярлалаа. Тэгээд за тэгээ манай нэвтрүүлгийн ивент гэжээр Мина дэлгүүр ажиллаж байгаа. Тэгээд маа цэнгэл маань ч гэсэн Минагийн нээлтэн дээр хамгийн анхны дэлгүүрийн нээлтэн дээр бас ирж исэн. Тэгээ манай цэнгэл маань бас маш их ирдэг, дэмждэг. Тэгээ Мина дэлгүүртээ үйлчлүүлээрээ охид охинтойгоо хамтаж стрессээ байлаа гэж хэмжиж байна. Ямар гоё юм бэ. Одоо би бол Минаг бол айгу гоё дэлгүүр гэж бодож байгаа. Яг тэгвэл бид нар одоо жишээ нь хавчаар авах гал, эмэг авах гал, бүс авах гал, оролт авах гал, малгай авах гал ингээл өөрөөр дэлгүүрүүд рүү эсвэл өөрөөр лангуунууд руу ингээл ороод тий хайгаал ингээл явдаг ш. Тэнгүүт Минад болохоор яг эмэгтэй хүний, эрэгтэй хүний одоо хэрэгэлдэг аксессуарууд бүгд байгаа учраас яг нэг доор бүгдийг цогцлоосон гэдэг утгаараа хүний цагийг амар гоё хэмжин тий. Тэгээд дээрээс нөгөө сонголтоо хийхэд илүү хялбар амар болж гин гэдэг утгаас бол над маш их таалагдж байгаа. Тэгээд жирийн маань эхлүүлсэн яг энэ бизнес нэлээд би болол амжилттай олон салбартай гоё явж гин гэж харж байгаа. Тэгээд дахиад нэмээд өөр олон салбаруу ч гэсэндээ нэгт бахаа гэж бодож байна. Тэгээд цогтойгийнхаа бас ажилд амжилт хүсье. Нэмэг 17 шигээ бас дахиад нэг гоё нэг тийм бүүм хийсэн тий. Контент хийвэл бас
аландаа гэж ер нь хүлээгээд л хараад байж идэг шүү гэдгээ хэлээ. Тэгээд хоёрынхаа ток шоунд амжилт хүсье. Сайхан ярьцлаа. Баярлалаа. Тэгээ манай Цэнгэл бол яг би бол Цэнгэлийг бас ингэж боддгийг ингээд айгүй гоё үгийн юм баялагтай хүнд маш гоё юмнуудыг хэлдэг, хүсдэг. Яг тэрэн шигээ өөрийнх нь амьдралд бас бүхий л сайхан зүйлсүүд тий. Ингээ хур бороо мэд миний найз амьдралд урсаж орж иргээ. Ирж байгаасай гэж найзнаас үсээ. Цэнгэлийг хажууд ингээд үг хэлэхээр үг багтаад идэг байхгүй юу? Ингээд одоо ингээд пост хийчих штэ тий. Зөв ингээд найзуудаараа уулзууч миний үгийн баялаг гэдэг найзуудаараа уулзаа. Шоунд орооч юм тий. Тэгэхэд ямар яагаад яасан хийсэн тэгсэн чинь тэгээд тэрнээс нь тэгсэн чинь найзууд уулзаа ингээд зохиол шиг болчихдаг. Тэгээд зохиолын бид бас Цэнгэлийг бас яг тэр салбарлаа бас айгүй хурдаа ороосээ орох юм бол ингээд айгүй гоё амжилттай уран бүтээлүүдийг бас төрж чадна гэж бас итгэдэг. Зөөндөө хатгадаг шиг орооч гэд. Тийм болохоор найзтайгаараа маш их бахархдаг шүү. Тэгээд баярлалаа. Тэгвэл бас бид нөхөнд гой уран бүтээлээрээ бас бэлэг барина гэж итгэж чинь. Тэгээд өнөөдөр ч ирсэж уйлсаар байгаа. Баярлалаа. Тэгээ урилгын маань хүлээ авч хүрэлцэн ирсэн найздаа баярлалаа. Баярлалаа. За тэгээд Candy Talk Show энэ дугаараа өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзцгаая. Bye.